Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өгдөөний мэнд. Тимийг жоо айжхан юм сонсогдоод байна уу юу? Айжхан юм аа? Чихвч айжхан байна. Айжхан байна. Тий айжхан байна. Тэгэхээр бас ерөнхийдөө айжхан байна гэсэн үг тий. Намлаг байгаарай. Намлаг байгаарай гэж найруулагч маань хэлж байгаа гэсэн үг юм байна. Намлаг байгаарай гэж найруулагч маань хэлж байна. Тийм байна. Бас өрөөж байгаа юм байна тийм үү? Тий, онцгой байгаарай гэж очроо маань захиж байна шүү. За тийм ээ. Айтайхан байгаарай гэд энд болцоохон харж авч шэнэ тий. Гэр бүлийн радио 104.5 84.5 хост дэлгон дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсоход бэлэн болсон байна. Сонсох гэж байна. Сонсорч байх болоо. За цаашлаад 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Хэрвээ үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайхаар манай пэйж харагдаж байгаа. Тухайн пэйжийг мэдээж дагна. Нэгдүгээрт. За дагсныхын дараа яг одоо хамгийн ихэнд хүрч байгаа Улаанбаатарын өглөө гэсэн дүрстэйгээр танд бид шоу нэвтрүүлгээ хүргэж байгаа. Комент бичээд бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Радиогийн 1-р студид хин байна вэ очроо? Манай цоглог РК. Үзэсгэлэнтэй заяа. Ой. Даруу дөлгөөхөн очроо нараа. Сүүлийнх нь жоохон худлаа явчихнаа. Даруу дөлгөөхөө очроо гинэ. Очроо бидэнтэй холбогдох утасны дугаарыг та дараах нар нэг зааж байгаа. 1146 104.5. Үнэхээр даруух юм а та. Мэдээж найруулагч Месогийн хамтдаа бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамтаага сонсогч танд баярлалаа. Өнөөдөр баасан гарга. Тийм ээ. Тийм ээ. Би гоншо өмсөд ирсэн. Бидний хүсэн хүлээсэн өдрөө. Яах хэлээ? Өнөөдөр бол гэр бүлийн радиогийн 25 жилийн он баярын өдрийг хэлж байна. Үгүй битүү юм уу? Битүү байхгүй. Яг баяр нь хоёрын юм уу? Тий, битүүн байхгүй. Яна надад байгаа мэдээллүүдээр нэгэн гэсэн байл шин чи. Өнөөдөр чинь битүүн байхгүй. Үгүй нэгэн гэсэн байл шүү. Битүүн. Нэгэн байсан юм аа. Тийм үү? Тий, битүүн штэ. За би тэгвэл энэ хараа энэ мэдээллүүд тэгвэл ямар сони юм бэ? Үгүй 5 сарын 1-нд гэж штэ энэ хараа. Би бүр нэг мэдээлэл уншиж байна. 2001 оны 5 сарын 1-нд гэсэн байгаа байхгүй энэ дээр. Тийм яг над чиг юм манараа нөхөр байгаа. Салхи entertainment хэх үүсгэн байгуулагдсан ерөнхий захирлаар нь Бачаргал гэж хүн байлаа гэсэн байгаа байхгүй. Гүнээрээ тэгсэн байна энэ дээр. Family radio буюу гэд хаалтантар гэр бүлийн радио гэсэн байгаа байхгүй. Өнөөдөр баасан гараг. За 7 хоногийн сүүлийн өдөр байхаас гадна. Баасан өнөөдөр. Өнөөдөр баасан гараг. Гэр бүлийн радио 104.5-ын хамт олон сонсогч бидний төрсөн өдрийн баярын өдөр тохиож байна. 25 насны төрсөн өдрийн баярын мэндийг нийт сонсогч танд болон үе үеийн хамтран зүтгэгчдэд баярын мэнд дэвшүүлж байна. Өнөөдөр бол бид бүхний баярын өдөр байгаа. Хоёр яг тэр нэг баяр биш юм шиг суугаад ах юм. Шокрол байна. Яг яаж баярлах вэ дэр гэ тэ? Яг юу хүн баярлахаараа ингээд нэг юм гинт тийм шоконд ордог штэ тий. Тийм үгүй штэ би бол баярлахаараа баярлалаа гэдэг штэ. Нэг шок моконд ордог штэ. Чи бол эмэгтэй хүн би тэр үл эрэгтэй хүн. Тэгвэл эмэгтэй хүн баярлахаараа нэг тийм баярлаад эрэгтэй хүн баярлахаараа нэг шоконд орж баярлдаг гэсэн үг юм уу? Эрэгтэй хүн дотроо баярлдаг байхгүй. Дотроо? Чимээгүй. Яг гаднаасаа бол айгүй энэ хүн тэгвэл эмэгтэй юм бэ? Юм бодоод байгаа юм уу? Би гаднаа ингэж чи баярлж ийн гэж хараад байна уу? Үгүй. Би бүр дотроо бүр тэрнээс их баярлж байгаа байхгүй. Гаднаа гарч байгаа л тэр. Гарч байгаа л тэр юу? Айгу жоохон хэсгэр гардаг байхгүй. За жоохон хэсгэл гарч байгаа тэр юм биш үү те. Тэгвэл цаана 20 олон баяр хүрч байгаа юм байна. Надад дараа 25 гэсэн чи бүр нэх гой мэдэрч төрөв. Гэтэ 25 90 зэт хүрч байгаа байхгүй. 25. Жик би болчихлоо ш 25 та. Харин тий 25 наснда бол монголчуудын хувьд болсон, ээж болсон, аль хэдийн болчихсон ч гэсэндээ насчтай ер нь бол яг яас үзэх юм бол амьдрал эд буцалцсан үе юм байна. За тэгээ сурж байгаа хүмүүсээр бодох юм бол дараагийн зэрэгээ ахиулч гэсэн тий. Ер нь бол бас ажлын талбар дээр гарвал гарчхаар боловсон хүчин боловсрсон тийм мэрэгжилтэн болцсон байгаа. Нас байхгүй юу? Тийм штэ. Яг тэгнэ.
Ааха. За тэгээ 25 жилийн турш бидэнтэй хамтдаа байж радиогийн долгионоор таны жихэнд бус зүрхэнд бид хурж ажиллаа. Тэгээ бидэнтэй хамтдаа байсан нийт сонсогч таньдас чин сэтгэлээсээ талархаж байна. Төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хамт олонныхон зүгээс за мөн хамт олондоо хүргэж байна. Бид баярын өдрөө тохиолдуулаад өчигдөр өнөөдөр за уржигдраас хэлсэн юм байна те. Өчигдөр өнөөдөр гээд радио тарааж байгаа. Өнөөдөр худлаагсан шүү. Өнөөдөр гэхдээ 12 цаг хүртэл боломжтой. Боломжтой Тийм гэсэн. 12 цаг хүртэл боломжтой шүү. За радио тарааж байгаа. Тэр радио маань Америкт бидний захиалгаар үйлдвэрлэгдсэн нэг бүрийн үн нь $20 үнэтэй. За тэгээд зөвхөн гэр бүлийн радио тухайн радио дээр игшгэлдэг. Та хаанаас л бол хаанаас сонсох боломжтой. Им хөөхөн авсаархан яг юм нэг утас шиг утаснаас ч бараг жижигхэн байгаа ах тий. Арай жижигхэн баг. Тий, яг ийм хэмжээтэй байгаа. Тэгээд та энэхүү радиог хайртай хүмүүстэй бас бэлэглэх боломжтой. Нэг хүнд за дээдлэн 5 радио бэлэглэнэ гэж байгаа. Тэгэхээр бидэнд уржигдраас хоошоо хүмүүс ирээд радиогоо авсаар байгаа. Бас радиогоо хаанаас авах вэ гэд утсанд бол дуудлага ирсээр байгаа. Тэгээд бидний зүгээс танд барьж байгаа бэлэг бол биднийг хаанаас л хаанаас сонсож болно гэд радиогоо бэлгэлж байгаа юм шүү. Маргаашнаас нэгтгэхээс эхлээд бол байхгүй болчихно шүү дээ. Байхгүй болно. Уламжлалаараа л сонсох нь гэсэн. Тэг нь байна. Тэг нь байна. Ер нь бол радиог мэддэм билээ хүмүүс нөгөө тэр жижигхэн радиог чинь. Мэддэм байх. Ирж авж байгаа хүмүүс мэдээд лээ. Тэрнээс гадна хөөе энэ ирж авсан хүмүүс дотор их сониунтэй таарлаа. За. 25 жил манай радиог сонсож байгаа нэг ихч вэ. Бас бүр яг манай радиогийн одоо эхлэлийн одоо тэр цэгээс ихтэл манай радиог ингээд сонссон байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө ингээд гэрт нь ингээд байнга ингээд дуграад байж идэг гэж байгаа байхгүй. Сайн уу ихчээ? Тантай ингээд өглөөний мэндийг мэдчилж байна. Эрка. Нөгөө нэг тантай нэг зураг авахулдаг залуу шүү дээ. Гайгүй залуу. Тэр чинь би шүү. 25 настайгаас сонсож эхэлсэн ихч биш те баг. Тийм үү. 25 настайг нь яаж мэдчихэж байгаа? Яг та хэрвээ 50-тай ихч байх юм бол тийм ээ. Үгүй хиддэг нь мэдэхгүй шүү. Мэдхгүй л те яг. Тэр авцаана. Би яг зүгээр ингээд төсөөлж байгаа. тослуулж байгаа байхгүй. Өнөөдөр өглөөнөөс Бэлэгшээж эхлээд байна. очроо нэг сонио ирсэн те. Зүгээр л одоо байх юм дээр чи айгүй тийм ач холбогдол өгөөл Манай учраас ач холбогдол өгдөг хүн байна. Янзын сайхан цэмцээсэн залуу сууж штэ. Өнөөдөр нөө 25 жилийн айн баяр гээд ер нь би тэгээ сонсцсон байхгүй. Бүгд гоё гончтой, плачтай те. Чи баяр дээр ирж штэ тийм ээ. Чи баяр авахгүй бидний. Тэгээ ирээгээд тэгээ сонсцсон чинь та хоёр бодолттой гоё. Тэгээд би гэр бүлийн радиог сонсож байгаа байхгүй юу? Яг нэг ингэсэн хүн шиг нэг юм хамтдаа найзуудаараа ингээ хамтдаа тийм өнгийн палаж өмсөж шүү. Тэгээд өөртөө шал өөр өнгийн палаж өмсөж шүү. Тэгээд би голдны хазаараа нэг хоёр чөлөөтөвний голд нэг гонж өмссөн. Одоо ингээ гончтой хүн яаж тэнэгдэхий. Тэнэгдэхгүй байж болно шүү дээ. Харин тэгээ сууж тэнэгдэхгүй сууж шүү. Заавал тэнэгдэх байхгүй. Яг одоо меншин давалгаагаа эхлүүлээ. Меншин давалгаагаа эхлүүлснээр бид хоёр булангийн дунд эхний булан дуустал бид одоо меншин давалгаа болон за зүрхэн давалгаагаа бол авж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр хоёр булан дуусны хоёр булан дуус биш хоёр дахь булан эхлэхэд бол манай хоёр дахь булан маань бэлэг булан байгаа. Бэлэг булан дээр энэ 7 хоногийн бэлгийн эзэндээ бид гарын бэлгээ өгөх байгаа. Тэр бол таны автомашины банкыг дүүргэх 100,000 төгрөгийн эрхийн бичиг өгөх гэж байгаа. Тийм учраас та амралтын өдрийг хайртай гэр бүлдээ зориулах цагаалгаараг харин бид машин нэгтэн зэнэглэж өгөх гэж байна. Ингээд меншин давалгаа явах гэж байна. Нэг өдөрт меншин давалгаанаас нэг хүн, зүрхэн давалгаанаас нэг хүн гээд 2 хүн. За ингээ ажлын 5 өдөр буюу 5 хоног нийтдээ 10 хүн дундаас нэг хүрд эргүүлснээр нэг л хүнд бид энэхүү бэлгээ өгдөг. 7 хоногийн даваагаас баасан гаргийн өглөө 7:15-аас 8:45-ын хооронд 90 минут бидэнтэй хамт байсанд баярлалаа гэд бидний зүгээс бяцхан бэлгийг сонсогч танд өгдөг байгаа. Тэгвэл энэ 7 хоногийн бэлгийн эзэн бол ямар бэлэг авах мэдчихсэн. Харин тодорхойд хэдхэн хоорондд байгаа гэсэн үг. За яг энэ хооронд манайхан ер нь гэр бүлийн радиог хэдэн жил сонсож байгаа сайхан түүхээ бичүүлэх сонирн байна. Хүмүүс хэлсэн байна. Тэгээ уншаа явчихо те заа. Миний бол жишээлбэл 25 жил биш 2 жил сонсож байгаа шүү гэж байна. Ямар ч сан. Тэгээ 2.5 жил сонсож байгаа юм шиг байна. Болж байна 10% нэ. Бас би тэгсэн чинь радиогийн бас бараг талд нь ажилтсан байл шүү дээ. Бараг гэдэг байгаа шүү дээ. Бараг талд нь ажилласан хүмүүс сууж дээ. 3-1-д нь ажилтсан гэдэг байгаа шүү. Одоо эхний болон бол хар цуг болон хүрнэ. За дараагийн болон бол бэлэг болон хүрнэ байхгүй. Тэгэхээр одоо хамтдаа шууд эхний болон руугаа орё гэж бодож байна. Меншнэ хийгэр гялс манайхаа. Меншнүүд аль хэдийн яваад бүр эхэлсэн байгаа даа юм байна шүү дээ. Гялцуулаа. Угаасаа анзааны бүр очрогийн зөв хэлэхээс өмнө меншнэ хийгээд эхэлсэн байна. Очрогийн зөв. Юуг хийгээд эхэлсэн?
хүмүүсээ тааглаад эхэлчихэж. Гэтэ цайныхаа нэг хэлчихэл дээ. Үгүй за. За бүгд давраад гараас гэж. Ямар хөөрхөн хэлчихээ дараа нь заавал хэлвэтэндээ. Ингээд урайгаа хэлээд эхний болон руугаа шилжсэе. Гэхдээ очрогийн зөв гинэ. Юу? Нэг хүн тэгж шүү. Юу Очрогийн гэсэн? зөвөө л гэсэн байна. Яг юуны Гонж өмсөж өмснийг юм шиг байна. Зөв. Тий. За Очрогийн ингээд зөв гэж. урайгаа хэлээд эхний болон руугаа шилжсэе. Өнөөдрийг Өчигдрөөс өчигдрөөс илүү илүү сайхан сайхан болгоё. болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харцгүй шүү дээ. Гүй ээ. Дотор нь юу байгаа гэж. Хэм мэдээ. Гэхдээ тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг зүгийг онгоолгоо заяа. Зүгээр ч хараад тийм үү? What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй зүг чи энэ байсан юм биш үү дээ. За, харцунхэ онгойлгоцгоо. Өнөөдрийн харт сүх задрахад бэлэн болсон байна. Та радиогоор 84.5 104.5-ыг сонсож байгаа бол дүрстэйгээр харт сүхэнд юу байгааг бидэнтэй хамтдаа таах боломжтой. Өнөөдрийн харт сүхийг задлах өнөөдрийн богцоо нээх хүн болвол Эрка. Эрка. Хар цүнхөө мартчих. Их хөр. Үгүй, хар авдартай ирсэн. Хар авдартай ирсэн. Энэ саяын тэр интрог сонсож байна очроо. Сонссон. Заяагийн характер гарч байгаа яг үнэн байгаа үз. Гэт хаан биш үү гэсэн чинь жага тэнчэнээс те. Өөдөө зүгээр байхаар нээж үзгүүч гэж ах шиг те. За зүгээр байхаар нээж үзье нэрэ. Энэ араа нэг ийм цүнхтэй ирсэн. Та нар маань. За энэ араа намайг дагдаг. За юу байгаа вэ? Намайг дагдгийн төр зүр. Болохгүй байна. За намайг дагахаа болохгүй нэ камер. За ирс ингэнэ. Энэ хүчээр ингэ дагах юм бол наа. Камер Эркаг дагахаа болохгүй байгаатай ижилхэн сонсогч таа ч гэсэндээ 25 жилийн турш биднийг дагахаа болоогод баярлалаа. Цаашдаа ч гэсэндээ биднийг дагсан хിവэрэл байгаарай. Дагахын боловчлаа амархан. Ингэ дараа. За энэ манай хар цүнх байгаа. За энэ өөр юмний цүнх юм байгаамаа. Та нар дээр нь байгаа бичиг уншаад иж магадгүй. Буруу харуулчих. Ингээд буруу бүгдийг ингэх юм уу? За. Пан. Хай. Пан. За. За. Яа. Хой. Хайрцагныхаа өмнөөс өөрөө дуурж штэ. Тийм ээ. Пан. Төс. Шах. Тэ. Хамгийн ихний юм. Энэ гэхдээ хар цүнхийг харуулах хэрэггүй юм ба штэ. Харин тийм. Ингэж. Би одоо яг цүнхрүүл За хараад ингэ байна. өөрийгөө харуулчих. За. За ихний юм. Пан. Юу вэ? За энэ очроо таагаараа энэ юу вэ? Очроо таа. Ийм гар утас байна гэж байх уу? За наа чи радио юм шүү. Авш дуу voice сураагаар. Зөв. Зөв. За За энэ болохоор яг маранз гэдэг. Маранз гэдэг. хоолой бичих чиг монголоор бичих чиг. Тий, дуу бичдэг. Югаарч бич болно. Монгол, англи одоо айл айлнаар нь ажиллана. Маранз гэдэг нэртэй юм байна. Наа чи одоо орсоор уу? Пан. Өө пан гэдэг юм. Өөрөө эффектийн найруулагч өгсдөө штэ. Шок, пан, пан. Энэ юу вэ? 0 орсноо пар гэх. Энэ юу хоёроо вэ? Энэ юу вэ? Би дугуулъя те. Наад чин микний хөл. Үгүй шүү. Микний толгой. Мөн байна. Чи өнөөдөр ямар хөл дээрээ болсон? Нөгөөдгийг нь аваа ичгаар бас танихгүй болов таниад байна. Энэ араа. Бүр миктэй гээ. Миктэй. Энэ яг мик байгаал да энэ ч. Гэтэ би яг цүнхэндээ гэдэг шин. За давхар явж те. Сонин байх болов гэд. Сонин байх болов гэдэг нэ. За ингэж байх юм шүү. За хоолой бичигч мик. За одоо бусдын цүнхэнд багтаагүй маа. За. Оо бүр багтаагүй юм даа. Бага. Та нар гэтээ надаас инээлийн бас сурж дээ те. Юма багтаахгүй бол өөр тийшээгээ хийж мэгээл те. Янз юм байх Ус шүү. тэхээс өөр аргагүй юм байли заяа минь. Чамаас сураад ах чинь балга. Надаас сурсан байгаа шүү. Дан. За энэ ингэсэн ой. Энийг би ингээд тусад нь авчирсан юм аа. Цахилгаан борохоо. Зүв. Цахилгаан борохоо энэ даа. Зүв. Яг зүв. Энэ ингэнэ ой. Энд чинь хараа энэ юм баггүй юу? Им хоёр юм баг. Энэ хоёр чинь нэг юм баггүй. Тий адилхан л юм байна. Тий адилхан юм. Гэхдээ ингээд нэг нь он цагийн хувьд арай өөр. Тэгээд бас юу нь бас арай жоохон сүртэй, энэ нь бас жоохон сүртэй ингээд хараа. Ингэж юм хоёр талраа гоё юм юутай. Дээрээ хоёр эвэртэй. Эвэртэй. За энийг би тайлбарж өгнө заяа. За би энийг тайлбарж өгнө заяа. Би харин чимээгүй л ээ те. Заяа дугаа бодоо чимээгүй. Энэ араа энэ доотлын та нар ингээд харах юм бол энэ араа. Тэр. Энийг та нар зүгээр ингээд харчих. Доотлыг харуул тэр хатаг. Айгу сонирн байгаас. Эпиктэй өгөө штэ сүр гэдэг. Сор. За энэ доотлын та нар ингээд харах юм бол хараа
Энэ юуны оролт байх шиг байна. Та нар бас мэдэхгүй л баг. За мэдэхгүй бах уу? Мэдэхгүй бах. Би та нарт ярьж өгнө. Ястай бид хоёр үнэхээр дэмжиж Өөрөө яриад өөрөө хариулаа яваад. Өөрөө өөртөө ярьдаг үнтэй. Ой, панк. Панк гэдэг ш. Энэ юу вэ? За энэ бол чихэвч. Одоо яг миний зүүцэнтэй адилхан чихэвч л та. Чихэвч юм уу наа чи? Энэ чихэвч байна. За Sony-гийн чихэвч байдаг. За энэ бол чихэвч байна. Sony чи юм билээ. За энэ юутай холбоотой юмнууд гаргаж иж байгааг та нар энэ бараг мэдсэн бохоо дөө. Заяа бол нэг л сайн ойлгохгүй л ах шиг байна. харин тийм ээ нэг сайн ойлгож өгөхгүй л юу юм болоо очроо. Очроо энийг гаргаад ирвэл та нар бүр бүгд шокрн зөө. Тэгээ бүр яг шууд мэднэ. Донк. Йоо. Донк гэж гарч ирсэн. Би одоо энэ нөгөө нэг шуум момноос нь чочоод авах юм а яасан хэцүү юм бэ? Наач юу сэгэ тоглоом уу? Энэ юу вэ очроо? Энэ тагоор зохиолдог юм биш байгаа сте. Наадах чи юу юм биш те. Юу? Техник нөгөө. За хэлээрэй. За техник л ахгүй да. Харин техник юу юм? Очроо хэлэхгүй бол цаашаа. Дуу хөгжмийн техник. За харин дуу хөгжмийн техник тэгээ яа дээ? Нэр нь дуу тааруулдаг. Одоо чиний дууг чангалан нэр харин техник. Техник Монголоор л ярмаар шүү дээ. Үнэ. За энэ болохоор бид нар болохоор яг миксер л гэдэг юм л да. Яг орчууд бол Холиггүй л байна да. Наа чи Yamaha л байна. Yamaha брэнд гэхгүй юу? Миксер гэдэг нь хараа ингээд энэ дээр ингээд орсон дуунуудыг ингээд те хооронд нь холдог гэхгүй юу? Дуу хөгжим юу гэдэг те юмнуудыг холдог. За эднэрийг гаргаж ирсэн юу их одоо учиртай юм байгаамаа. Миксер. Тий, ингээд би танад хэдийн юм гаргаж үзүүлв. Нэг 4 5 юм үзүүлчих шиг боллоо тий. За ингээд энэ 4 5 юм дотор учиртай. За. Ямар учиртай юм бэ гэхээр өнөөдөр бол за албан ёсоор гэр бүлийн радиогийн 25 жилийн ойн баярын битүүний өглөө юм байна. За ягаад битүүний өглөөг нь бид нар ингээд сүртэй тэмдэглээд байгаа юм гэхээр маргааш угаасаа хинч ажилдаа ирэхгүй. Одоо манай харуулахаас өөр бусд нь бол ажилдаа ирэхгүй те заяа. Тэ? Ирнэ штэ би. Ирэх юм Тэгээ ба. сайн дураараа ирж болох юм уу? Заяа бол ирэх юм байна. Сайн дураараа. За тэгээ бусд нь бол ирж хараахан амжихгүй ажлын бус өдөр байгаа учраас. За бүгдээ хамтдаа шагналаа гардуулцгаая. Тэгээ манай гэр бүлийн радиогийн нэг онцлог юу вэ гэхээр хараа энэ амралтын өдрийг энэ гэр бүлдэн зориулдаг. Ерөөс амралтын өдрөөр ямар нэгэн ажил төлөвлөдөг байхгүй. Тэр нь их гоё очроо. Шинээр орж байгаа хүнд бол мэдхэд их зүгээр. За 2000 ашиггүй дээ. За та бүхэндээ нэг гэр бүлийн радиогийн бяцхан одоо эхлэлийн түүхээс та нарт хуваалцахад хараа 2001 оны 5 сарын 2-ны энэ өдөр салхи радио хэмээх нэртэйгээр одоо гэр бүлийн радио анх үүсгэн байгуулагдажсэн. Одоо Монголын хэвлэл мэдээллийн түүхийн салбарт одоо гэр бүлийн боловсрал, эерэг харилцаа гэх мэтчлэн одоо ийм эерэг зүйлсийн тухай ярьж эхэлснээр яг гэр бүлийн радиогийн анхны одоо эхлэл тавигдсан байдаг. Гэхдээ анхных нь эфир бол яг ийм ярианы нэвтрүүлэг ерөөсөй байгаагүй. Тэгээ уянгийн дууны сонгодог хөгжмийн радио гэдэг тийм нэртэйгээр гэр бүлийн радио анх эхэлж25 байсан. жилийн турш ингээ гэр бүл рүү чиглэсэн гоё юмнууд явуулж ирсэн биз дээ. Тэгсэн гэсэн. Тэр нөгөө тоон байгаа юу? Хэр олон энэ хугацаантай гэр бүлүүдэд яг юм гоё өөрчлөлт тий одоо жишээнүүд байдаг юм аа. Тийм байдгүй. Бидний яг гоо цусган тийм мэдж байгаа байгаа л байх л да. Байгаа. Тийм жил болгонд дүгнэгдэж байгаа штэ тэр чинь. юм. За манай хар цүнхний зөвөргөжтэй. Тэгээд ингэсэн ер нь бол анх бол одоо Бачаргал захирал одоо Баттөмөр 2 тий одоо энэ одоо анхны энэ одоо сонгодог хөгжмөө радио долгионоор 104.5 гэдэг долгионоор анх цацснаар манай гэр бүлийн радиогийн анхны одоо эхлэлээ гэж одоо албан ёсоор бүртгэгдсэн байдаг. За гэхдээ ер нь бол зам тийм дардан байсангүй. Их сонин юм их туулсан. Манайх ч одоо яг энэ байгаа барилга, манай барилгыг одоо ер нь хаана үдгийг мэдхгүй хүмүүс бас байдаггүй юм байлээ л дээ баг. Энэ доогуур манай цон хонгорхоо хийж хахад энэ доогуур ингээ алхаж байгаа хүмүүс, манай радиог хажуугаар алхаж байгаа хүмүүс тэгж ярьд юм билээ шүү дээ. Нэг юуны буудал гэж ярьд, Сапорогийн буудал гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг гэр бүлийн радиогоор явж шүү өнтер гэ тэ. Эхнэр михнэртэйгээ ярихдаа тэгж ярьд юм билээ. Тэгэхээр манай энэ хавийн барилга, манай барилгыг мэдхгүй хүмүүс байвал манайх ч хараа сансрын колонкийн яг хойхон талд манайх гэр бүлийн радио гэдэг юм өөр ингэсэн том барилгатай байхгүй юу? Энэ барилга босхоос өмнө бас нэг төв хүрнсэн байдаг. Бидний энэ хуучин байсан барилга ямар цэглэгааны одоо асуудлаас болоод одоо галт нэрвэгдсэн байдаг. За тэгээд бүр юу ч хүү болж үнсэн товрог болоод тэгээд тэр үнсэн товрогоос одоо энэ барилга боссон байхгүй юу? Тэгээд энэ барилгыг босгоод хараа энэ барилгын бүр мэзэн өчигдөр надад анхаарууллаа. Эрка чи бүр энийг заавал хэлээрэй гэдэг. Энэ барилга босгод заяа Норвегиуд одоо өөрсдийнхөө одоо юг
хандив тусламжаар энэ барилгыг босгох бүх үйл ажиллагааг тэд нар зохион байгуулсан байдаг. За энэ ч анх баригдахад энэ барилгын бүх шүрүүп хадаас одоо юу гэдэг те энэ барилгад орж болох бүх материалыг одоо тэндээс зөөсөн байдаг. Гадны улсаас зөөсөн байдаг. За тэгэхээр энэ ч байгаа бүх одоо цонх монх одоо янз бүрийн хаалга маалгануудаараа ер нь бол Монголоос баг олдохооргүй юм байлээ л дээ. Энэ бол нэлээд том барилга байлээ тий. Би одоо хүртэл учрыг олоогүй төөрөөр явж штэ. Нилээн болно болно. Дээшигээ дөрөв давхар, доошгоо нэг давхар. Та нар ч одоо хаагуур орж хаагуур гараад байгаа. Тэгэхээр хараа 25 жилийн хугацаанд бид нар зөвхөн барилга байгууламжаасаа ингээд алдсан юм уу гэхээр бас яг тийм бас биш. Бидний бас дотор бид нар хараа хөтөлбөрүүд хүртэл ингээд бүр маш олон хугацаанд одоо ингээд шинжлэгдэж өөрчлөгдөж 25 жилийн туршид бид нар гэр бүлийн одоо үн цэнийг одоо таниулах одоо сурталчлах одоо үйл ажиллагаануудыг одоо тогтмолоор явуулж ирсэн тий. За тэр дотор одоо бас их алдартай нэвтрүүлгүүд байгаа. Эний барилгыг чинь Финляндууд барьсан шүү дээ. Финляндууд ч тий. Би юу гэж вэ? Норвег гэл. Норвег Би гэсэн үү? бас юу яриад За Финляндууд ч юу Финляндууд. Нэртэйгэр нь викинг ч үү тэгээд. Манай Эрк нөгөө түүхэн дотроо төөрөөд ах шиг Тийм манайх ингэсэн гараа Финляндууд барьсан шүү. Тэгээд ингэсэн салхи радио 104.5 гэж байсан манайх анх. Тэгээд салхи одоо гэдэг ийм одоо лого моготой байла. Нэг ийм салхины юутай wind гэсэн нэртэй те. За тэгж явж байгаад бид нар чинь одоо лого өөрчлөгдсөн, нэр өөрчлөгдсөн. Ер нь бол ингээ хөгжлийн явцад бид нар ингээ шинжлэхдээ явж байгаа. За ингээд одоо манай хэрэгжилж байгаа энэ хар цагаант хар улаантай энэ лого маань бол яг 2020 онд одоо шинжлэн одоо батлагдсан байдаг. Шинжлэн одоо бид нар хэрэгжилж байгаа. Яг одоогийн байдлаар бол биднийг удирдаад одоо манай ерөнхий захирлаар болцаахан гэж нэг мондөг хүн одоо биднийг удирдан ажиллаж байгаа. За тэгээд та нар бол сайн мэдэн дээ. Одоо борооч гэдэг дууддаг зарим нь те. Одоо сүүлдээ бүр талхчин хүн болж хувирсан те. Тийм сайхан чөлөөтэй те. Ямар нэгэн айж ичих зүйлгүй ингэж сайхан байгууллага удирдах байгаа нэг тийм мондөг одоо удирдагчийн доор бид одоо та бүхэндээ гэр бүлийн радиогийн өглөөний блог цаг, өдрийн блог цаг авал танд одоо яг ингээд идэвхтэйгээр хүргэж байна. За энэ дундуур хараа түүх дурдж байгаа учраас би түүхээс нэг хідэн чухал одоо нэвтрүүлгүүдийг одоо бас дурдмаар байна. Одоо бид нар одоо хайрын төсөл гэж одоо эмгтэй одоо гэр бүлийн хосуудад зориулсан мөн бас ганц биечүүдэд зориулсан ийм хайрын тухай ярьдаг нэг ийм чухал маш том ийм одоо төсөл хөтөлбөр 10 жилийн туршид одоо хүргэсэн байдаг. За мөн үргэлжлүүлээд одоо тий хайрлагцсан эмэгтэй зурвас гэх мэтчлэн тий. За нөө нэг манай алдарт 930 шоу гэдэг манай өглөөний шоу хөтөлбөрмаар хүрдэг байлаа. За 930 шоугаар бол бид нар бас нэлээд хідэн одоо олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. За тэр дотор хараа аавуудын алхаа атар гэж тий 993 машины цуваа хийжээлаа. За тэгээд миний аавын игэл төрх гэдэг одоо бас зургийн үзэгдлэн гаргаж ялаа. За тэр үзэгдлэнд бол одоо би их одоо манлайлан оролцож яснаа бол би бол сандаг юм. Одоо бид нар Шангрилагийн нэг давхарт одоо тэр зургийн үзэгдлэнгээ гаргаж олон хүмүүс бас гэр бүлийн үн цэнийг ингэж ойлгосон, мэдэрсэн ийм сайхан цагуудыг өнгөрөөдөг байлаа. За ингээд гэр бүлийн радио бол одоо дуусах одоо юу гэдэг лээ? Түүх нь бол одоо ингээд дурдж дуусах одоо боломжгүй юм байна. Энэ 25 жилийн хугацаанд бол маш их зүйл бүтээсэн байна. Тэгээд бидэнд бас их шагнал урамшууллууд бас асар их байдаг. За тэр шагнал урамшууллуудын талаар одоо манай Заяа товчхон маш товчхон л танилцуулна. Нэг 300-ыг л танилцуулна заяа. Хаяа. 300-ийн нэг нэ. 25 жилийн түүхэнд бол гэр бүлийн радио 104.5 маань маш олон шагналуудыг авч ирсэн. Энэ шагналуудыг дурдаад ахын бол дуусахгүй их л дээ. Тэгээ манай радиогийн хаалгаар орж ирэнгүүт угаасаа нүүрэн дээр манай шагналууд байдаг байхгүй юу. Хүмүүс хараад тэрийг ингээд сонжоод одоо шилэл саяхан манайхаар 5 настай цэцэрлэгийн хүүхдүүд ирж танилцсан манай радиотэй. Тэгээд танилцаад явсныхан дараа буцаад ангидаа очингуудаа ингээд танилцаад аялаар явсан тэмдэглэл зураг гэж хэдийм байна л да, зураг зурдсан байна. Тэр зурган дээрээ юу зурсан байсан бэ гэхлээр манай шагналуудыг зурсан байсан нэг хүүхэд. Тэгсэн байсан. Тийм, ханан дээр өрөөтөө байгаа шагналуудын зургийг ингээд дөрүлжин ингээд жаазанд хийцнээр зурсан байсан байхгүй юу. Тэгэхээр энэ мэдчлэн хүмүүсийн хамгийн түрүүнд хараанд нь тусдаг зүйл бол манай шагналууд байдаг. Тэгээ манай шагналуудын хувьд бол бас их онцгой. Би бол бас аваад ирсэн. Бас аваад ирсэн. Тийм, би бас аваад ирсэн байгаа. 300 уу? 300 аваад ирсэн. Үгүй. Ер нь бол нэлээд хэдэн жилүүдийг дамнсан манай радио бол Монгол улсын шилдэг радиогоор бол тодорж байсан. За энэ бол зүгээр жишээ нь 13 оны. Энэ бол 2013 оных гэж зүгээр жишээ нь шүү заяа. За гэр бүлийн радио. За ер нь бол маш олон жил одоо тэргүүн байрыг бол авсан байдаг. Тэргүүн байрыг бол авж байсан.
За тэгээд дээрэс нь энийг би бүр нэлээд тусгаарчлан уншиж өгмөр байна л да. Тэр нь юу вэ гэхээр Гэр бүлийн радио FM 104.5-ын хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд бусдыгаа манлайлан бүтээлч санаачлагыг өрнүүлж, сайн туршлага түгээн дэлгэрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарсан тул цом, өргөмжлөл, дурсгава Монгол Улсын засгийн газрын гишүүн хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дарга ариун заяа гэсэн ийм өргөмжлөл байна. Энэ ямар утга учиртай вэ гэхээр радиогийн одоо түүхэнд гэх юм уу. За би одоо бүр ам бардам хэлэхэд нүүрийн чинь дагаад энэ чинь ерөөсөө харуулахгүй. Харуулахгүй нэ. Ам бардам хэлэхэд бол за би ингэ харуулж яах вэ? Нүүрэн дээрээ шууд. За яг зөв шүү. Гэр бүлийн радио 104.5 маань зөвхөн бас ингээд гэр бүл рүү чиглэсэн, за хүүхдүүд рүү чиглэсэн, эмэгтэй хүн рүү чиглэсэн, эмэгтэй хүн рүү чиглэсэн нэвтрүүлэг хүрэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд бид тусгай хэрэгцээд хүмүүстэй зориулсан нэвтрүүлэг контентуудыг маш олон жил дараалж хүргэж байгаа. За тэгээд эдгээр контентууд маань хэвлэлийн тэргүү наадам ган үзэг гэж яддаг. Ган үзэг наадмаас бүр шагналуудыг нь бас ингэж түүж авж ийсэн. За манад одоо жишээлх юм бол Дауны синдромтой хүүхдүүдэд зориулсан, за тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан ингэрт зүйлттэй Эрдэнэ гэдэг нэвтрүүлэг контент байгаа. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бас за би хоёр контентын хооронд нь холчоод байдсан шүү. Харин тийм ээ, би бас холчоод байдсан шүү. Мигмар гариг болгон хүрдэг контентууд байгаа шүү. Тий. За дараагийнх нь шилдэг радио. Яг ган түрүүн хэлсэн шүү дээ, ган үзэг наадам гэж хэлсэн нь 2021 онд шилдэг радио болж исэн. За яг цомыг нь авсан байна. Яг ийм ган үзэг шиг хэлбэртэй цом манад өчнөөнөрөө байгаа. Өчнөөнөрөө байна. Бараг өрөө уулганд нэг 2 3 байна. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ бол би радиогийн цомыг барьсан байна. Шилдэг сэтгүүлч, шилдэг редактор, шилдэг нэвтрүүлэг гэх мэтчлэн маш олон шагналуудыг гэр бүлийн радиод ажиллаж исэн. Ажилтан, альбом хаагч, уран бүтээлч, баг хамт олон маань авж исэн шүү. Энийг бүр дурдахгүй өнгөрч болохгүй байна. Ер нь бол нөгөө адгийн тэнэг аваага магтана гэл нэг үг агаад байдаг шүү дээ. Тэгээ эн чинь бол байха болцсон шүү дээ. Ер нь бол магтчих хэрэгтэй. Манай радиогийнхаа адгийн тэнэгүүд. Тэгвэл би эснэрээ магтаад байж байдаг. Энэ өдөр айгүй өргөмжлмөр бүр магтмаар өөртөө бахархмаар мэдрэмж төрж байгаа байхгүй. Тийм учраас би юм шагналуудаа бол түүж ирсэн. За над ч юм бол үзэг юм байна. За энд бас хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн цом маань байна. За тийм 20 оных хүн те 20 оны цом байна. 13 оны шилдэг радио. За бүр 13 он руу явлаа. За 13 он руу явлаа. За би бол одоо ингээд сайхан бахархаал сууж байна тийм ээ. Бахархчих. Чи бахархаал байж зэ. Айгуу гоё хүн тэтгэлийн хувцастай байгаа. Оны радио дуу хоолой гэсэн байна. За телевизийн акт, Монголын радио телевизийн актемаас өгжсэн байна. Энэ бас шилдэг бүтээл Ингэрт зүйлтэй Эрдэнэ. Оо янзи. Дөнгөж сая хэлжсэн шүү дээ. Ингэрт зүйлтэй Эрдэнэ гэд манай Дауны синдромтой хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан нэвтрүүлэг байдгаа гэж хэлсэн. Тэгвэл яг энэ гэр бүлийн радиогийн 104.5 Ингэрт зүйлтэй Эрдэнэ нэвтрүүлэг маань радиогийн шилдэг бүтээл авч ирсэн. Янзи. Радиогийн шилдэг бүтээл. Гой. За ингээд одоо ерөөсөө бүхэл шагналыг түүгээд жирэн жоохон нэг хэсэг хэцүү байсан да. Хэцүү. За ер нь бол энэ радиогийн ажлыг бол би өөрийнхөө биеэр одоо мэдрээд нэг 4-5 хонлоо штэ тий. Өглөө болгон 6 цаг 5-6 янз янзын байршлаасаа болоод босоод ингээд юм бэлдээл ирээл ингээд ярилцаал. Тэг яаж энэ 25 жил ингэж ойхгүй бас ой одоо бас гайгүй болчиход байгаа. Тийм үү. Хуучин чи хараа энэ таскама бариад одоо энэ таскам чи ийм байхгүй юу очроо. Диктофон. Энэ диктофон л гэдэг л дээ. Яг энэ болохоор нэг таскам гэдэг нь брендийнх нь нэр нь байхгүй юу. Бид нар таскам гэдээ дуудаж байгаа. Тэгээ энийг ингээд бариад хүнээс ярилцлах хөтэ ингээ хоёр микрофонтой байхгүй юу? Хоёр талаасаа ингээ ярина гэсэн үг. Тэгээ хошуугаа нийлүүлж байгаа шүү. Тий ингээ зүгээр ингээл ярьчихна. Ингээл өө за сайн байцгаана сайн байна уу танаас ингээ хэдий юм асуу энэ төр гэ тэ. Ингээ асуучихна. Энэ юу юм гэхээр микрофоны оролт байхгүй юу? Хоёр микрофоноо залах ингээ бариад ярьж. Одоо болсон чи тустай миктэй. Энэ бол зүгээр гадуур авч явдаг шүү. Энэ бол эфир дээр байдаг биш шүү. Би энийг гадуур авч явдаг гэж бодоод байгаа шүү, тэ. Сурвалжлага хийхдээ гадуур авч явдаг гэсэн үг байхгүй. Дуугаа хураагаад. За би радиогийн салбарт ажилладаг. Тэгээ дээрэс нь радиогийн яг нөгөө нэг одоо яг бахархаад ярьж л та тий. Мэргэшсэн хүний хувьд
радиогийн талаар бяцхан ойлголтыг та бүхэнд хүрэхэд за би түрүүн нэг нэвтрүүлгээ хэлэх гээдсэн тэр бол бидний дэргэдэх гайхамшиг аутизмтай хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулаад бид бас нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг 14 хоногтоо нэг дугаар хүрт юм а. 1-7 хоног нь аутизмтай хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан нэг дугаар нь болохоор Дауны синдромтой болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан нэвтрүүлэг маань мигмар гариг болгоны 15 цаг 5 минутаас хүрдэг шүү. Тэгэхээр та бүхэн бас тэрхүү нэвтрүүлгийг сонсож мэдээлэл авах боломжтой гэдгийг энэ ташрамд дуулгая. За радиогийн хувьд гэвэл радио бол чихэн дээр амьдралыг ургуулдаг, чихээр дамжуулан хүний зүрхэнд хүрдэг ийм гайхамшигтай урлаг юм аа. Радио бол телевизээс өмнө үүссэн шүү дээ. Тий. Радиогийн долгион гэдэг чи өөрөө асар эрт үүссэн. Ааха. Тэгээ нөгөө радиогийн чи үргэлжлүүлээ ярьж байгаа. Би шүлд нэмээ. Телевизээс өмнө үүссэн. Тийм ч учраас бидэнд танил болоод бүр телевизээс урт удаан жил хамт байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээ сүүлийн жилүүдэд бол мэдээж өөр өөрийн чиглэлээр маш олон радио богино долгионууд бол бий болсон байгаа. Манай радиогийн хувьд гэх юм бол мэрэгжлийн гэдэг утгыг анх байгуулагдсан цагаас л ингэж одоо нэрийн хуудас болгож барьж эхэлсэн гэсэн үг. Байгуулагдсан цагаас яг мэрэгчлэрээ бид нар яг радиогийн дуу хоолой болж бусдад юу түгэж болох вэ? Юуг харуулж болох вэ? Юуг мэдрүүлж болох вэ гэдгийг маш тийм бодолтойгоор нарийн ингээд багийн ажиллагаатайгаар баг хамт олонны системээр хүргэж байсан гэсэн үг. Үүгээрээ ч гэсэндээ маш олон хүмүүс бидний дуу хоолойгоор дамжуулаад ухаарч, ойлгож, бие биенийгээ хайрлахыг сурч, гэр бүлээ хэр жухлыг мэдэрч өөрөө өөрийгөө хайрлахыг сурсан ийм олон контентуудыг бол хүргэж байсан гэсэн. Тэгэхээр гэр бүлийн радио 104.5 гэдэг маань зүгээр нэг радио биш юм аа. Гэр бүлийн радио 104.5 гэдэг бол бусдын зүрхэнд хүрдэг яа харахгүй нэг орон зайг нь эзэлсэн хүнийг одоо өрөө гэж бодох юм бол нэг байшин гэж бодох юм бол яа харахгүй хүний дотор байдаг нэг өрөө нөхгүй юу. Харин тийм нүдэн анжгаал яг ингээд юм сонсоход нэг зүрх рүү ордог штэ тий. Тийм тэр мэдрэмжийг өгдөг. За радио болвол харагдахгүйгээр дүрсгүйгээр 25 жилийн хугацаанд бол бид ихэнх хугацааг нь дүрсгүйгээр сонсогчдод хүргэсэн байгаа штэ. За тэгээд мэдээж дүрстэй болсон. Сүүлийн жилүүдэд бол дүрстэй болж байгаа гэсэн. Ааха. Гэтэл тэр дүрсгүй байх хугацаанд хүртэл бид нэр хамгийн их хандлтыг авч ирсэн, хамгийн их мэдрэмжийг өгж ирсэн, хамгийн их урайлан дуудаж ирсэн контент нэвтрүүлэг тэр үед ч гэсэндээ бүтчихсэн гэсэн. Одоо ингээ өөрийгөө хараад тахлаар баг дүрсгүй үед нь ажилтдаг байж гэж бодох шиг. Тэгээ дүрсгүй үед ажиллаж исэн бол бүр их тэр хүнээс шандас шаардах байсан. Тэгэх бах те. Тэгж байгаа. Одоо бол нэг дүрсийг хараад очроо гэж юу хэлэх гээд байгааг ингээ мэдээд нь штэ. Дүрсгүйгээр сонсож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүст яриагаа ойлгуулах, тэдгээр хүмүүст хэлэх гэж байгаа санаагаа мэдрүүлэх, тэр хүмүүсийг урайлан дуудана гэдэг чинь радиогийн хувьд бол асар бэрх асуудал байхгүй юу? Асар бэрх мэрэгжил. Ааха. За сонсогчтой холбогдъё байна уу? Өглөөний мэнд. Байна уу? Оо, за нилээн цаан сонсогдож байна. Ясга юу ч сонсогдохгүй байна да. Өглөөний мэнд. За та бүхэнд 25 жилийн ам баярын мэндийг хүсье. Баярлалаа. Та бүхэнд хайртай шүү. Хөөхөн сав. Намаа хэн гэдгийг та бүхэн сайн. Би шууд таачлаа. Сая та хэлчихлээ шүү дээ. Хөөхөн соо гэчлээ шүү дээ. Аялал оюуна гэж байна. Сайн оо. Таны дуу хоолойг сонсохдоо сэтгэл догдолж байна. Биеийн шар ус босч байна. За баярлалаа дэмждэг. Маш их баярлалаа. Та өөр юм хэлмээр байна уу? Аялал оюуны агч маань саяхнаас биднийг сонсож эхэлсэн үү? Өмнө нь сонсож ирсэн үү? Үгүй би ер нь саяхнаас одоо Даваасран баяр гэдэг миний багын найз маань одоо энийг ингээд сонсож гоё штэ чимэн дөрөвдгийн ингээд би харах гэж байгаа. Өглөө юу хийх энийг сонсооч гэж намайг уриалаад ингээд сонсож ирлээ. Маш гоё нэвтрүүлгээ. Яста гоё. За баярлалаа. Дараагийн 25 жил, 50 жилийн түүхтэй та хамт байгаарай. Баярлалаа. Уртдаар наслахтаа та бүхэнд өглөө бүгд сонсноо. Маш их баярлалаа.
За Илэл хоёрын агч маань орж ирээд хамгийн ихний баярын мэдчилгээг бидэнд хүргэлээ шүү дээ, тий. Тэгээ маш олон хүмүүсээс комментууд илгээж байна л да. За тухайн комментуудад бол зөндөө олон зүйлийг илэрхийлж байна. Радио гэдэг бол хүнийг харахгүйгээр мэдрэмж өгөөд тухайн хүнд бүхэл төрлийн хүмүүст шүү. Тэр бол харахгүй байгаа хүнд ч гэсэндээ орж ирж байгаа. За тэгээд харж байгаа, сонсож байгаа бүхэл насны хүмүүст ч гэсэндээ мэдрэмжийг нь өгдөг ийм урлаг юм аа. Тэгээ радио бол цаашдаа ч гэсэндээ байх ч болно. Харин радиогийн хөгжлийг ярих юм бол дараагийн шатандаа ингээд хөгжсөөр л явж байгаа. Сонсогч маань ч гэсэндээ үе үеийн төлөөлөл болоод өөрчлөгдөд явж байгаа. Одоо манай радиогийн хаалгаар орж ирэх юм бол ийм байдаг л да. Ингээд хүмүүсийн зураг байдаг байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр коридороор дүүрэн байгаа шүү. Коридороор. Тэг айгүй олон хүмүүсийн танихгүй хүмүүсийн зураг. Тийм, танихгүй хүмүүсийн зураг аа. Тэр юу вэ гэхээр манай радиог сонсдог тийм хүмүүсийн зургаар ингээд бид ханаа чимсэн бохгүй юу? Сонсдог хүмүүс юм тийм. Тэнгүүд тэнд одоо нэлэх хүүхдийн нэг зураг байгаад байна штэ. Жишээлбэл тэр хүүхэд одоо 25 жилийн дараа одоо яг нэг 25 хүрч байгаа ч юм уу те 26 таа ч юм уу тийм хүмүүсийн зураг манай ханаар дүүрэн байгаа гэсэн үг байхгүй. Одоо тэднийг авчиж нэг үзүүлэх гэсэн үг шүү. За одоо бүр хоёр давхрын шатаас доошоо буугаад ингээ явах юм бол улсын их хурлын гишүүний бүр залуугийнх нь төрөх байх жишээний гэх мэтчлэн маш олон хүмүүс гэр бүлийн радиог сонсож амжилтын гараагаа эхлүүлж ирсэн. Маш олон хүмүүс гэр бүлийн радиод ажиллаад дараагийн хөдөлмөрийн гараагаа эхлүүлж ирсэн. Ийм түүхтэй, ийм гайхамшигтай хамт олонд ингээд ажиллаж байгаадаа тунчиг их баяртай байгаа шүү. Тэгээ Эрка манаас комментуудыг хүрэхдээ эхнээс нь харж шүүж ах шиг байна те. Тэгж байна. Ер нь яхаа энэ радиод ажиллана гэдэг чинь өөрөө нөө миктэй хэрхэн яаж харьцахаас эхлүүлээд маш нарийн үндсэн яг суур мэрэгжлийг бас эзэмшдэг юм шиг байгаа. Одоо миний хувьд бол одоо ингээд тайзан дээр хөтлөгчийн ажлыг л хүн инээлгдэг ажлыг л ингээд явдаг. Тэрийг бол хийгээ яваад байдаг те. Гэтэл яг энэ эпир гэдэг чинь бас шал өөр байгаа байхгүй. Одоо манай заяа хүртэл надад зөвлөсөн шүү дээ те. Амандаа нэг 3 шагаа хий гэдэг. Шагаа олдохгүй юу? Одоо хэрнэ. Ой, ингэсэн байна. Нөгөө нэг манай болцоохон маань ингэж бичсэн байна. Мөн бид бүр сонсголгүй хараагүй хүмүүс гих мэтчлэн нэвтрүүлгүүдийг зориулж байсан түүхтэй шүү гэдгийг хэлээрээ гэсэн байна шүү. Оо за яг энийг нь бол юу? Тэ. Би чи одоо гэр бүлийн радиод ажиллаад 3 жил болж байгаа шүү дээ. Тэ. 3 жил болсон юм. Надад 10 гаруй жил болж байна. Аливаа энийг хиймээ гэх. Зүгээр радиогийн салбар радиогийн салбар гэж байгаа байхгүй. Одоо 15 жил болж байгаа. За тэгвэл сонсъё. Бас 3 жил болохоор сонсохгүй гэдэг юм уу? За. Энд 3 жил болж байгаа хүн байна уу? Чи хамаатай юм байна те. За дараагийн комментуудыг эхнээс нь хагуулаад комментууд эхнээс нь хүргэмээр байна те. Тэгээрээ зөндөө комментууд байсан. Одоо жишээлх юм бол яг ингээд одоо гэрэлтмаагийн жишээлбэл надад харагдж байна л да хамгийн ихэнд. Гэхдээ тэрнээс өмнө байгаа минийх ерөөс харагдгаа болчлоо. Анх оюутан байх хугацаанд гэр бүлийн радио 104.5-ыг сонсч байлаа. За жүжиг сонсч байсан гэж юм. Энэ болохоор радио ондорцсон. Гэхдээ энэ тэр бундын тамгач манайхаар явж байгааг юм уу? Үгүй шүү дээ 104-оор явдаг байсан шүү дээ. Бундын тамга уу? Манад байсан юм да. Тийм үү, байсан юм уу? Байсан шүү. Байсан юм уу? Байсан. Бундын тамгыг нь бол мэднэ. Тэр Сантьяго бол манад байгаагүй шүү. Сантьяго бол байгаагүй. 104-т бундын тамга 99.7-оор явдаг байсан. Тэгвэл бундын тамга ерөнхийдөө явдаг байж тээ. Тийм байна тэгвэл. За тэгвэл очроо их джентльмен харагдаж байна. Онц гэж манай гонгороо Гамбат бичсэн байна. Тэр чинь тэмдэглээд авна. Танаа хамт олонд баярын мэнд хүргэе гэж манай оюун цэгч маань бичсэн байна. Ядам сүрэн туяа маань 8 9 жил сонсож байна гэж шүү. За тэгж гин. Ядам сүрэн туяагчаас гадна хөөе. Надмаг хамгийн сюрприз болгосон нэг хүн байна хөөе. Сувд ундрах ихч маань яг хайрын төслөөс эхэлж сонсч исэн гинэ. Тэгснээ хараа бүр хайрын төслөөс эхэлж сонсохоос гадна хараа 2013 оны хайрын төслөөр бүх хайраа гэр бүлдээ нэвтрүүлэх зочноор болж орж ирсэн гэж. Оо. Харин ийм радио ирж авж байгаа хүмүүс дунд танаа радиогоор ингээд ирж ийсэн, би нэвтрүүлэгт орж ийсэн гэдэг хүмүүс айгүй их байлээ шүү. Тэгээ зарим хүнээс нь бас хүрдмээр л юм билээ бас. Наран жаргал Пэрнлээ маань би анх салхи радиогоос нь эхлэн сонсож байна гэсэн байна. За ёстой хуучны хүн байна гэсэн үг. За доошоо явуулаа. Өглөөний цаг минь амталдаг гэр бүлийн радиогийн хамт олонд ойн баярын мэндийг хүргэе гэж манай ядам сүрэн туяагч бичсэн байгаад байгаа. За танаа хамт олон болон ажиллаж байсан бүх хүмүүст мөн танаа нэвтрүүлэг бүр манаа нэвтрүүлэгт гэж байгаа байхгүй юу? Манаа нэвтрүүлэгт орж байсан бүх хүмүүст баярын мэнд хүргэе гэж манай төрөний холбогдсон оюун агш минь бичсэн байна. За радиогийн хамт олонтой 25 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгэхээр чин очроо өөр газар амьдэрдэг гэсэн үг үү? Байршлаасаа болоод гэхийг бодоход гинэ. Очроо
За наадхаа алгасаа дараагийн сэтгэлдлүүдийг уншаа яваарай. Энд чи сэтгэгдэл шүү дээ. Гэхдээ наа чи нөгөө яг голоор нь зүгээр Завчиж орж тэр ирсэн. хоорондоо ойлголцоод байна комент бичсэн. Маазарч байна тийм ээ. Буруу ойлголцсон байна. Дараа нь тайлбарлаж өгөө. Тусдаа нэвтрүүлгийн цаг гаргаж ирээ тий. Хүний Бас тэгэх юм уу? хасаагүй байдаг байр шиг тий. За. Дашка Junior маань бичсэн байна. Ойн баярын мэндийг хүргэе. Мундаг хамт олон шүү гэд нэг 3 одоо залхаг явуулсан байна. 70 залхаг одоо ямар ч та явуулсан бөө мэд. Гэр бүлийн радиогийн дуун их шиг түгээсэн халуун дотн өгсөн зүрхэнд хүрдэг хамтдаа биднийг нэгтгэж чадсан халуун дулаан сэтгэлтэй хамт олондоо 25 жилийн ойн баярын мэндийг хүргье гэд даваас өрөн баяр маань бидэнд баярын мэндийг илгээсэн байх шүү. Тэгээд радио бас асуугаад явж явах шүүгэн нэвтрүүлэгч соо очроо хүмүн чи шин би шин ажлын өндөр амжилт хүсье чамдаа амжилт баярлалаа. Би оюуны агчигээ залгаад ороод ирэхлээр нь ямар хурдтай хүмүүс нь намайг дэмжиж байгаа юм бэ гэж бас бахархлаа. Сонгодог хөгжим явж эхлэхээс нь сонсож байна. Миний дуртай хэсгээ гэсэн бэ наран жаргал төрөнтэй маань 25 жилийн ойн баярын мэнд хүргье ажлын амжилт хүсье гэд мянган баяр таажин маань битсэн байна. За ингээд бас хоорондоо ингээд биччихсээр нь байгаа л явж байгаа юм байна. Манай энэ сонсогчд хоорондоо ер нь бүр нэг бүр амар таньдаг болчихжээ тийм шүү дээ. Бид гурав нэг нэгээ таньж амжаагүй байна. Царай гараад тань. Би бол заяаг бол одоо хэн гэдэг нь мэдэхгүй байна яг. Заяагаас цаашаа мэдгүй. Намайг ингээд радиогоос гараа авчих юм бол баг таних бах тий. Танихгүй ч хэн блэ? Энэ хаана харлаа гэдэг. Нэг харсан. Юу кино жүжигчин блэ гэдэг. Бас кино жүжигчин. Энэ юу орс жүжигчин бэ? Шалаа өөр юм бэ явахгүй. Зүгээр яг Селена Гомez зөөгүй юу энэ гэж те. Селена Гомez Монголд ороод ирчих. Тоглолтоо их гэж байгаа юм байна. Тэгэх юм байна. Тийм, тэгжил ботхол юм байна л да. Тэгээ манай сонсогчд бол үнэхээр нэг нэгээ таньдаг болсон. 13 цагийн болор толь уран зохиолын цагаар сэргэмээр вэ шүү гэж одоо наран жаргал пэрнлээ бас нэгсэн байна. 13 цагийн болор толь уран зохиолын цагаар сэргэмээр байна гэдэг сонсогчийн маань хүсэлт ирсэн байна. Манай Батмурахаа сонсороо. Сонсож гин үү? За би залгаад уцаа авсангүй ялгаад байна уу да гинэ. Утасанд маань дуудлага ирж байгаа шүү. Авахгүй ингээд ах шиг гомдол ирж шүү. Наран жаргал пэрнлээ үе. Би бас болор цомын бас фэн байсан шүү дээ. Би нэрээ нэг их хэсэг гэр бүлийн радиогийн сонсогч байгаад. Би ч одоо баг 8 жилийн өмнө радиод ажилд орсон юм билэ. Одоо ажиллаад 8 жил болж байгаа юм байна. 8 жил болсон юм. Одоо чи бод миний үгийг сонсох юм байгаа сте. Сонсно. Тий 8 болвол гайгүй сте. Сонсно. Тий 8 жилийн өмнө анх ажилд ороход ингээд дараа би радиогоо ингээд сонсдог хүний хувьд ороход бол сүрдмээр л гэдэг байсан юм бэл. Амар биш. Орж ирээл ингээд хүн болгоно ингээд сүрдмээр те. Тэгсэн чинь энгийн хүмүүс юм бэл ч нэр дотор нэсэн хүмүүс чинь. Би амар хүмүүс идэм байх гэж боддог байсан. Одоо манай Эрка болонгод 8 жилийн өмнө анх радиод орж ирээд одоогийн байгаа Эрка шиг болтлоо ер нь хэр хугацаа шаардж ирсэн бэ? Яста наад гоё яасан. 8 жил. 8 жил гэсэн. Яг үнэн. Намайг орж ирэхийн өмнө те ийм болцсон байж тээ. Одоо ч гэсэндээ тэгээд Одоо ч яваал нь шүү дээ цаашаага. Тийм үү. Бид нар чинь бүгдээрээ суралцсан. Бүгдөө нэг те радиохон 50 жилийн баярыг тэмдэглэхдээ те бөөнөрөө суудсан те. За очроо минь цаана цагаа очил очроо минь чи сахалчин бууралдаа юу да. За яа чи тавгүй юу? Гүг. Заяа ярьж чадахгүй те засаг шүд нуудчих гад. Үгүй шүү дээ. Юу гэж дөнгөж 80 хүрчиж тэгж ярьж байгаа. Үгүй тэгж ярихгүй. 80 чинь бүр залуу хүн шүү дээ. 25-ыг нэмэрсэн би чинь 67 тоол авах юм байна. Нэг гайгүй эн чинь 67 гайгүй юм байна те. Гайгүй. Тэгвэл дахиад нэг 20-ыг нэмчээ. 87-тай. Яг ингэж ярих юм байна. Үгүй ингэж ярихгүй. За очроо чи наатаа оочо дуугадахтаа чи ямар цаа олж холдоод унах уу очроо минь гэсэн чи унцсан байхгүй тайл идэв. Үгүй тэгж ярихгүй. За манай Эрка өгөн жоохон аяах яриараа дарлагдсан дээ шүү. Цусаар очиж ба за. Ямар сони яа. Эрка нэг ихлүүлсэн шүү дээ. Ястаа сонир бодлоо. Ягаад чи би чи ягаад чи өөрийгөө та 70 80-тэй дэж ярих болов. За хоёр ярьж байгаарэ. Би нөгөө мэшин тавлаагаа марцсан биз дээ. Оо тийм биз дээ. Яана найруулагч надаас нэгж гин. За өнөөдөр бол та хоёр ярьж байгаараа ч гэж шиг. За битээр ярьжаа. Манайхаа битээр лөө анхаарал байж. За саний өвөө эмээ гэдэг сэдвээс холдъё. За үргэлжлүүлээд бүгдээрээ хамтдаа сонсогчдийнхоо сэтгэлдлүүдийг уншаа. За манай Эрка уншаа яваарай. Нэг өөрөө явж байгаа юм. Юм муугийн төрөлд сурж болохгүй шүү. Яагаад ингэж түлхтийн төрөлд сураад байна? Айгуу сайн түлхээд шүү. Энэ богийн нэг юм гоё комент итсэн байна хөөе. Та хоёр хоёулаа намайг түлхэн орж үйсэн байж гинэ хөөе. Хэн хоёрыг хэлээд байгаа? Хоёлаг. Битэрөө. Тий. Энэ богийн байхгүй болонгууд намайг өглөө 930 дээр гараарай гэд намайг гаргасан байхгүй юу? За ер нь бол энэ
Боги ах бол манай одоо захиралчтай тий. Биш юм уу? Оо биш байсан юм уу? Ваа тэгвэл надад худлаар явуулсан шүү дээ. Худлаараа тэнгэмиг гэж заагаад яваад байсан. Гар ороод ирдэг гэж. Байна уу гэдэг. Би бол одоо Боги ахыгаа бол түлхэн орж ирээгүй шүү. Боги ах намайг татан оруулж ирсэн. Тий. Бас. Өөрөө холдон алга болсон. Холдон алга болсон хүн шүү дээ. Окс. Хин вокс. Оо биш юм уу? Ваа биш байсан юм уу гэдэг. Ёо нэр биш эсвэл яах вэ? Биш байсан мөлөө. Би харьцахгүй ш дахиад тий. Харьцахгүй ш тэр хүн бол одоо айгүй худалч хүн байна. Өөрийгөө захирал гэж танилцуулсан. За тэгээ бүгдээр хамтдаа сонсогчийнхаа дахин коммент руу оръё. Эрка яваарай битгий нэг. Очроо шокрох шахлаа штэ баг. Ёо. За манай оюунч хэлсэн байна. Хүс гойчлаа бүр. Сэтгэл хөдлөж байна. Та бүхнийг Манжуур хотын аялалд урьж тэгээд маш гоё хөтөлбөртэй авч явна шүү. Аривжих аялал. Тоогно. Манай оюун агч маань аялал зохион байгуулалт юм байлээ шүү нэ. Сонноос. Би бол одоо Манжуур хотыг бол аягүй сайн мэдэн шүү дээ. Яг манай нутаг нааталт нь үйдэг учраас тийм ээ. Оо тийм үү. Тийм. Тий. За гоё хэллээ очроо гэж байна. Баярлаа. Энийг тэмдэглээд авчий гээ тэ. Захиралтай хэлье гээ тэ. Уншаагүй байж магадгүй. Энэ дэр нэг коммент ирсэн шүү яг 4 хоногийн дараа гэдэг. Захирал нь хий. Богих муу юм шүү. Гэхдээ биш байсан юм уу? Надаар тоглоод байсан юм уу? За. Моо. За юуг нэвтрүүлгээ дуусгаж байгаад учрыг нь олоорой заа юу. За ингээ манай энэ нөгөө Солонгос нэрээр бичсэн одоо Ким Докхан бишээ. Минсуян гэдэг эмэгтэй. Минсуян гэдэг эмэгтэй ар очроо маань бор ахыг яаж ийнэ хөөе гинэ. Чи дээрээс хойш нэг солонгосоор бичсэн тэр эмэгтэй намаа гэл яриад байгаа. Гого солонгосоор нэрээ бичсэн эмэгтэйг нэр нь юу юм болоо гэд бодсон бодвол Минсуян л хэлгүүдээ тийм. Бид нар мэдэн штэ. Баян бор ахыгаа санаад байна. Буцаад ирээчээ гинэ. За, үй, наад чи Мина гэж уншиж байгаа байхгүй. Мина гэдэг юм уу? Тий, Мина гэдэг шүү заяа. Эм үсг нь айлий. Тэр дөрүүлжин юм бэлээ. Тэгээ тэр зураас нь юм шиг байлээ. Тэгээ Мина гэж унших юм бэлээ шүү заяа. За, Мина. За, Минагийн Минсуян гэдэг энэ ялгаагүй мэндүүд. Мина Минсуян. Минсуян гахатан гинэ. Араа тийм хөгшин биш хэлгүүдээ. Ахатан гэдэг. Яа. Очроо таалагдчихэ шүү гэж. Баярлаа. Энийг бас тэмдэглээд авъя. Захиралтай хэлэн харуулна гэдэг. Энэ бүгдийн скриншот хийгээд авчихсан. Захиралчдын гол нэг юм бэ. Харин манай бор ах биш үсэн биш үү те? Биш те. Чамаг харин пранктал яваадсан юм билээ. Харин тийм ээ те. Тий. Оо юу вэ гэсэн. Мина гэдэг юм аа гинэ. Тийм. За, Мина гэдэг шүү. Мина Суян. Тий. За өөр манайхан дотор юу нэ гэр бүлийн радиог хизэнээс ихэл сонсож байсан бэ гэдэг одоо юугаа гой коммент бичээ яваарай комментээс манайхаа. бичээрэй манайхаа. За тэгээ та бүхнийхээ бас 25 жилийн ойд зориулсан гоё талархлын сэтгэлдлүүдийг бас хармаар байна. Тий. Солонгос нэртэй хүүхэн Бас чинь гоё. Мина шүү гэнэ. Тийм байна. Мэдлээ. Дахиад хэлсэнд баярлалаа гэдэг. Энийг бол тогтоолоо. Хүүхэн чинь гэнэ. Тэгээ манай шууд утас 1146 104 5 дугаараар шууд холбогдож орж ирээд та бүхэн бас гоё сэтгэлдээ хуваалцж болно шүү. Тий. Радиотой хизээ анх танилцж байсан бай те. Радиотой одоо өнгөрүүлсэн дурсамжуудаасаа бас хуваалцуулах сонирн байж магадгүй. Зарим хүмүүс нь бол надаас идэв их дурсамжтай юм байл л штэ. Би одоо 8 жилийн ажилласан туршлага нэг 5 жилийн сонссон туршлага байгаа байхгүй юу? Нийлхээр нэг одоо 13 жилийн туршлага байгаа байхгүй юу радиогийн. Харин тийм байна. Маш туршлага. Манай Эрк бол маш туршлагатай юм байна. Манай Заяач гэсэн их туршлагатай. Би бол яг зүгээр юм тайзан дээр микрофон бариад те одоо явдаг хүн одоо цоо шин юм сурж ин. Тэгээ тун удахгүй бас яг энэ 25 жилийн босгон дээр те энэ сайхан баярын өдөр та бүхэнд бас нэг зүйлийг хэлэхэд удахгүй энэ хоёроосоо суралцаад олон гайхалтай entertainment гэр бүлүүдэд хэрэгтэй зүйлсийг олон одоо онцгой зочдыг бас ураад те би ч одоо ямар болонгол явж байгаа. Энэ ерөөсө очроог орж ирснээс хойш манай комент хэсэг товтон очроог харин яг миний яриа шиг болчихлоо. Захирал би тэр яриа шиг болчихлоо гэдэг. Одоо ингээ комент ингээ бүгдийг нь уншихлаар ингээ захиралтайгаа хоорондоо яриа сууж байгаа юм шиг. Хоол идэхтэй яриа сууж байгаа юм шиг. Ар очроо өдөж байна тийм үү золигч нь гэсэн чинь харин тийм ээ яах вэ
яах вэ энийг шийтгэлийн санаа байна уу гинэ. Ой захирал үе асуугаад байна үе. Өөр юм аа юм мөнсөө юу. Өөр өрөөнд орцсон одоо манай захирал мань харамссан сууж байгаад байна. Би юу хийчихвэ гэх те. Шүдэн засаагаад оо. Шүдэн зас. Би юу хийчихвэ очроо чи ямар сонь хүн бэ гэх. Сонирхөн. Яа Энэ очроог гаднаас Миний бүр илэг өвдөтэй наа үгүй. гаднаасаа зүгээр л харагдаад байсан юм да гэх те. Сүлдээ бүр инээгээр өвдөтэй нэ. Тийм үү. Би ихэнтэй инээгээд Сайн шүү. Эн чин сэтгэл зүйн гоё эмчилгээ болж байгаа Зарим гэсэн. бас Манай гоё тийм л нээж да. байгаараа. Тийм Гоё л да. мааз. Ер нь бол яг нөө урт наслахын нууц чинь те. Жижиг сажиг юм дээр гоё маазраад энийгээ явж Тийм чаддаг. шүү. хүн. Хамгийн гол нууц гэж байгаа. клаб хаусаар би ч одоо урт наслахын нууд гератимин юм болов гэж бодож Үгүй, үгүй. Үгүй мүү? ингэдэг гинэ. Уул нь клаб хаусаар залгаад ярихаар их амар үйд гинэ. Тэгсэн чинь энэгээр энэ утсаар бол залгахаар ингээд миний дуудлага очихгүй байх шиг байна гэдэг чинь. Зүг. Тийм, манай нөгөө нэг ярьж байгаа штэ. тий сув дундрахч маа тэгсэн байх шүү. Авахгүй байсан дахиад хэлчихье. Одоо дахиад задахгүй гинэ. Тэрэнд нь энийгээ Зүгээр. Ер нь Тийм бол байна. өнөөдөр бас ингээд залгсан болон Ерөөсөө хараа бүх комент инээтэй харагдаад байна. тэгээ Заа. залахыг За хүсчихсэн баярлалаа. бүх хүмүүст Би буцаад ороод ирлээ. Баасан гаргийн меншин давалгааг би найруулагч руугаа явуулсан. Намайг байхгүй энэ хоёр ерөөсөө ямар ч яриа байхгүй дан ирээдүйд л явлаа. Тэгээд Ерөөсөө дээрэс инээд юм нь байна. байгууллагын дотоод асуудал руу нэлээд орлоо. Ямар дотоод асуудал. Дарга цэргийн асуудал руу Аа, нэлээд за, орлоо. за, Яагаад тэрийгэ дахин хэлүүлээд арга хэмжээ авах гэдэг чинь. Арга хэмжээ авах Тийм гэдэг арга хэмжээ шүү авах гэдэг штэ өөрөө. Захирал бишгээ үстэй. Юу энэ төр гэж. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Улаанбаатарын өглөө даваагаас Баасан гарыг болгоны 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутанд танд хүрдэг байгаа. Одоо зүрхэн давалгаа явах уу? За тэгээ. За тэгээ. Өнөөдрийн харт сүнх маань энд хүрээд жаргаж байна. Жаргая. Одоо харин зүрхэн давалгаа явахад бэлэн болсон байна. Зүрхэн давалгаа явсны дараа бид бэлэг болон руугаа шилжинэ. Бэлэг болон дээр мэдээж энэ 7 хоногийн бэлгийн эзэн тодрох байгаа. Сая дөнгөж сая Баасан гарагт меншн хийсэн, меншн давалгаанд орсон бүх хүмүүсийн меншн хийсэн нэрсийг нь явуулсан. Одоо бол авахгүй. Одоо харин зүрхэн давалгааг найруулагч маань хамгийн сүүлийн рефреш хийгээд авах хаа гэж бодож байна. Ингээд 10 секундын турш зүрхэн давалгаа явуулъя. За За. ингээд 10 секундын туршид манайхан зүрхийг асгаад өгөөрэй. Тийм ээ. Зүрхийг цацаад өгөөрэй. Зүрхээ гаргаж Энэ сайхан гэр хуваагаа. бүлд орсондоо баяртай. Гоо зүрхээ дарахтаа сэтгэлийн үгээ хэлнэ шүү дээ. Энд чинь бас тийм. Гурван зүрх хоёр цуг ажиллаж байна тийм ээ. Энэ сайхан гэр бүлийн радиогийн хамт олонны дунд байгаадаа би маш их баяртай байна. Очроо ингэдэг гэсэн үе. Очрогийн тарих ам хоёр нь яг тусдаа ажиллагаатай гэдэг. Харин Миний тарих өөр юм бодож байгаа ам өөр дишээ яриад байдаг Очроо байхгүй. яг ингээд салганж байгаа юм шиг харагдлаа. Нэг гар нь ингээд зүрх дараад ингээд салганаад байхгүй. Энэ гэр бүлээд орж ирсэн дэх баяртай бай. Яг юм шаардсан юм шиг үү. Мэдгүй шарцсан хүн харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй л шүү очроо. Харуулнаа ч юм. Ай. Шаардсан юм яг за байлаа. Ингээд өнөөдрийн эхний булангаа энд хүрээд жаргаж байна. Тун удахгүй хэсгэн хугацааны дараа бэлэг булангаараа эргээд уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Та сувга бүсэлээрэй. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая. Бүгдээрээ одоо бэлгээ задарцгаая. Энэ 7 хоногийн бэлэг бол таны банкийг 100,000 төгрөгөнд дүүргэх эрхийн бичиг өгөх гэж байгаа. Та бол амралтын өдөр гэр бүлтэйгээ гарах цагаал гарга. Бид харин унааг нь бензинээр дүүргэж зохицуулж өгөө гэсэн. Түүнээ бензиндээ бол зарцуулах бензин гэдэг болчиход бодох байна. хэрэггүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдрийн бэлэг болон маань албан ёсоор нээснийг, ихэлснийг мэдэгдэж байна. Яг одоо бэлэг болон дээр хэрхэн яаж үйл явдал болж өнгөрөхийг дахин нэг та бүхэндээ танилцуулахад 7 хоногийн даваагаас Баасан гараг болгон Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулаарай, өөртөө зориулаарай, эрүүл байгаарай гэд бидний зүгээс танд зориулсан, таны хайртай хүмүүст зориулсан багц бэлгийг ерөнхийдөө өгöd байгаа. Тэгж байгаа. Өмнөх 7 хоногудад ч гэсэндээ бэлгүүд маань эзэдтэй хүрсэн, эх 7 хоногудад ч гэсэндээ бэлгүүд маань эзэдтэй хүрэх болно. Энэ 7 хоногийн бэлгийг бол дөнгөж сая танд хэлсэн байгаа. Яаж шалгаруулах вэ гэвэл нэвтрүүлэг эхлэхээс өмнө меншн давалгаа буюу хин нэг урайлан дуудаж байгаа нэвтрүүлгээ хамтаа сонсё. Энд гоё нэвтрүүлэг байна штэ гэд хин нэг наашин татаж авчирж байгаа.
За ингэснээрээ та тэр өдрөөс нэг хүрд эргүүлэхэд нэг сонгогдох боломжтой гэсэн үг. За нэмээд зүрхэн давлгаа буюу 2 булангийн зүрхэн давлгаа явж байгаа. Тухайн зүрхэн давлгаанд нэгдснээрээ өөрийнх нь мэдрэмжийг сэтгэлээ илэрхийлснээрээ бас нэг боломжийн эзэн болж дахиад нэг хүрд эргүүлэх боломжийн дунд таны нэр орно гэсэн үг. Ингэж явсаар 5 өдрийн нийт 10 хүн гарч ирж байгаа гэсэн үг. 5 өдөр дундаас одоо 40 хэдэн меншн, 200 хэдэн коммент дундаас тэдэн меншн ч гэдэг юм уу те. Тэр меншн дундаас та гарч ирж байгаа зүрхэн давлгаа дундаас гарч ирж байгаа гэсэн үг шүү. Ингээд нийт сүүлд үлдсэн 10 хүн дундаасаа дахин нэг хүрд эргүүлснээр хамгийн сүүлийн энэ 7 хоногийн бидний бэлдсэн бэлгийн эзэн маань тодорно гэсэн үг. Та хоёр одоо өнгөрсөн шүү дээ. Одоо нэг уцаа хараал, меншн хийх гээл зүрх дарах гал ах хэрэггүй. Би тодорцоо. Дууссан баггүй юу? Би бол угаасаа хойд ганц хоёр юм очроо гоё шүү гэдэг комент харчихаар ингээд дахин орж ирж тийм байна уу хармаар юм донцдаг юм биш тэгээ. Тийм юм донцдаг бол яа. Хурдан донтчихно очроо. Очроо ингэсэн байна уу? Гөөхи юм хаа энэ могоо гэж чамаг амар хэлсэн бай. Харин Нэр өгсөн байлаа шүү. Дали ягаан гэсэн байсан шүү дээр. Тийм. Тийм үү. Гэтэ очроо айгүй олон нэртэй болоод байна Дали. за яа явж байгаа тийм. Аслан очроо тийм. Өөрөөсөө өгчлээ. Өөрсдийнхөө өгжилээгөө. Энэ хүй хүй нэг тийм компани захирал маягийн болчихъя тийм. Харин тэгж Удахгүй та нар намайг профессор очроо гэдгийг мэдэх болов. ай. Comic song. Гайхамшиг үргэлжилсээр гэж яриад. Орбисер очроо гэдэг байгаа. Энэ бэлэг маань явахаас өмнө өөрсдийнх нь нөгөө нэг бэлгийг ингэж цуглуулах эд шиддээд уншилгаа манайхан хийгээд хэлсэн байна л да. Бэлэг авъя. Өнөөдөр би азтан болох нэ. За одоо дээрэс нь өнөөдөр азийн тэнгэр ивэж гэн азтан болсондоо баяртай байна гэх мэтчлэн. Бүр. Энэ бэлгийг яг би авна гэх мэтчлэн өөрийнхөө азийн шивсчлгүүдээ хэрэглээд хилээд магадгүй таа ч гэсэндээ өөрийнхөө азийн шившлгийг бичиж болно шүү. Би ингмээр би тэгмээр би угаасаа тэгхэн тодорхой гэд өнгөрсөн энэний өмнөх 7 хоногт юм байна. Харц хүнхээр бид нар ид шидийг биелүүлсэн шүү дээ тий. Нэлээд олон хүний ид шид биелээд хүсэл нь биелээдсэн шүү дээ ид шидээр дамжуулаад. Түүнтэй ижилхэн ам юугаар баян байна амьдрал түүгээр баян гэдэгтээ ижилхэн таа ч гэсэн өөрийгөө өрөөгөөд бас ингээд азийн тэнгэрээ дуудъя тий хэдүүлээ. Аштын бэлгээс амны бэлэг. Тий яа профессор яг үнэн байх шүү. Үнэн юм байна. Дахиад нэг үг хэлээч. Уруулан дээрээ мингтэй бол бүр биелнэ. Шал өрнө. Очроод одоо жишээлбэл нэр бодож олж байгаа хүн байхаас гадна атаархж байгаа хүмүүс ч гэсэндээ байсаар байна. Нэг хүн араа эфирийн туршид суухтаа нэг ч хочтой болж амжаагүй юм да. Үгүй нэг л нэртэй байгаа. Нэг л хочтой л үлдсэн юм хөөрхий. Баянбор гэдэг хүн чинь одоо ганц л нэртэй дууслаа харагдаад байдаг юм бах та тий. Уг нь бол амьдрал дээр гэхгүй одоо бүр дуус. Яна одоо нөгөө яах вэ? Одоо нэрэ манай Баянбор ах бол баян. Түүний сэтгэл баян гэхгүй. Яна. Гүнэр айгуу гоо орж ирэл намайг тэрсэн те. Надтай юм яриа суух. Гэтэ үнэ очроо тий. Очрог нэр үнэхээр өрөвдөж байна. Очроо чамд амжилт хүсье. Эх 7 хоногийн даваа гараг бид 3 биш бид 2 сууж магадгүй боллоо. Яг энэ комментуудаас нь болоод тэр баяа сэтгэл нь л баян гэсэн. За одоо ингээд чи гоё лайн байлаа ш. Эхний зааж байгаарай. Би одоо нөгөө нэг даваа гараг руугаа шилжиж. Даваа гарагийн 46 хүний одоо юу вэ? Реакшн байна. За энэ яг даваа гараг уу? Даваа гараг. За даваа гараг. Даваа гарагийн 46 хүний реакшн дундаас. Тэр эзэн даваа пүрвэ гэж харагдаж байна тэр. Хүд эргүүлэх чинь манайхан бүгд хараарай. Бүгднгийнх нь нэр байгаа шүү. Тэр би гарав. Би сонгогдно. Ингээд эхлэе. 3 2 1 яваа. Амжилт хүсье. Даваа гарагийн гоё байна. Таныг аз ивэх болтугай. За. Шинэж. За энэ бол их заяагийн одоо хуурамч аккаунт байна. Үгүй штэ. Аавши. Гүн 40 дөн бүгд ингэцээ байл яана. Өөрөө бичээ явж идэг те. Дандаа өөрийнх нь хуурамч аккаунт. 7 хоног болгоо өөрөө бүх бэлгээ аваад. Манай өөрсдийнх нь нэрийг харж байгаа. Тийм баха. Бэлгээ өөрөө ийм байлгыг гэж өөрөө сонгоод байсан. Банкнд дуусаад байна. Манайхаа өнөөдөр бензин хоол хийгээ те. Ер нь одоо өөрсдөө бид нар сонгож байгаа шүү. Өөрсдөө их ашигтай байхаар. За ингээд даваа гарагийн 19 меншн хийсэн хүмүүсээс бид сонголтоо хийх гэж байна. 1 2 3 бид сонголтоо хийгээгүй. Энэ бол автоматар хүний гар ороогүй сонгож байгаа гэдэг. Энэээс гадны нөлөө байхгүй.
Гадны лөө. Минь авхайтан За Мина. За баяр хүргэе. Мина чи хамгийн ихний 7 хоногийн ядсан байхгүй. Өө. Хоёр дахь лөө. Хоёр дахь ч үлээ эхнийх ч үлээ ямар ч Нилийн дээгүүр байгаа шүү. Нилийн дээгүүр. За одоо мигмар гаргийн нийтдээ 54 сэтгэл хөдлөл дундаас бид мигмар гаргийн эзнээ тодруулах гэж байна. 1 2 3 и явлаа. Яасан ирээлж ирсэн олон юм бэ манай те. сонсогчид надад их хоч өгөөл байгаа те. Би ч бас хоч өгөх дуртай л. Явж гин. За дараагийн үнэ харъя. Жага бат. Болд сайхан богийг даваад бям сүрэн бом эрднийг даваад явлаа шүү дээ. Явлаа Энэ шүү дээ. машингүй шүү дээ. Энэ хүн машин. Үнээр энэ хүн машингүй шүү. Тийм. Тэгэхээр би машиндаа ичтөө. За яг хуу Жага Баатар танд баяр хүргэе. Одоо мигмар гаргийн машин руугаар орж байна. Хэлж идэг нэрээ. Мигмар гаргийн машин давлгаа маань 24 хүн нэгдсэн байх шүү. Ингээд явъя. 1 2 3 и Явлаа. Миний нэр ерөөсөө Кана гаагч би Байсан сая өнгөрсөн. Байсан уу яг Хоёрын гол зогсдог те. Үгүй би орох гэжсэн үсэ. Тэгсэн. За гэрэлт маа. Ой, жичин. Нэг юм дахиад. Үлээсэн нааж. Тийм. Энэ одоо үлээгээд явах уу? Хүрдээ эндээс дэлгэцний цанаас үлээгээд дээ штэ очроо. Харин би яагаад тэгж бодсон юм бол Гэрэлтмада баяр хүргэе. Мигмар Баяр гаргаас хүргэе. Жага Баатар гэрэлтмаа хоёр тодорсон байна. За одоо 5 гариг руу орлоо. Ой байж байгаарай хөөе. А. Тэр комментэн дотор нэг хүн ингэ бичсэн байх юм. Юу гэсэн бэ? Баах инээгээ заяа. За. Дали ягаан чинь очроо биш шүү гинэ. тийштэй. Очроо биш гинэ. Энийг тэмдэглэж авлаа. Нариулагчтай хэлнэ. Тийм байх шүү. За одоо ингээд 5 гаригийн нийтдээ 54 сэтгэл хөдлөл дундаас бид нэг хүнийг сонгох гэж байна. 1 2 3 и. За явлаа. За бүгээрээ. За. Бэмб тогтох. Бимб тогтох Жунай. Жунай. За ястаа. За. Ястаа юм бичдэггүй хүн баг шиг байна те. Тийм байна. Тийм байна. Бимб тогтох Жунай. Жунай. За одоо харин нийтдээ 5 гаригийн хувьд 24 меншн дундаас бид сонголтоо хийх гэж байна. 1 2 3 и. За явлаа. Ер нь хараад байхад дараа меншн их шанс өндөртэй байгааз меншн илүү их боломжтой байгаа шүү. За энэ болио энийг хасчих За гэсэн. энийг алгасан юм манайхаа. Баяр хүргэе. За, Баяр хүргэе. Баярлалаа. Боги та 5 гаригийн меншн дотроос Сонгогдлоо. Хамгийн их бензин хэрэгтэй өгөх. Үнэ даваагаа давлаа. Үнэ. За яг тэр түүнээс өмнө энд нэг комент нээсэн. Арсыг нь хуулж, мөчийг нь санжуулж, цусыг нь холихоос өөр илүү ойлгохтой шийтгэл байна уу? Жолдаад байна гинэ. Пэ ямар Миний тухайд яриад байна уу? Тий. Бүгдээрээ азын сугалаагаа эхлүүлцгээе. Азын сугалаа. За ингээд хүрүү гаригийн нийт 47 сэтгэл хөдлөл дундаас би сонгох гэж байна. За, 1 тэгье. 2 3 и. явлаа. Явлаа. Манай нэг ерөөс харагдахгүй болчиход байгаа. Миний хаана нэ? Бямба бата гинэ. Бабата. Бямба бата Бимба бата ороод ирлээ шүү. Бямба бата. Үгүй энэ чи юу вэ? Бимба батаг мэдхгүй энэ нэг айгу хөөрхөн лимхтэй байна. Үгүй. Үгүй бямба бата энэ хүний гэргийн хөөе. За энэ хүн чи эвгүй болоо явчлаа. Ингэдэг байхгүй юу? Аа. Гэр бүлэрээ үздэг байхгүй юу? Одоо жишээлбэл өмнө өөрөө чи оронд байсан хөтлөгч яг бас гэр бүлэрээ үздэг. Манай гэр бүлийнхэн ер нь яг энд хожих боломж магадлал өндөр байхгүй юу? 5 хүүхэд эхнэр би те Бөөнөр хамт амьдарч байгаа оюутан дүүнэр гэ те. Өө. Манай гэр чинь нэг юм зах шиг байгаад байгаа шүү дээ. Тэр дотроос яг азтан болох хүн бүгд орж байгаа юм чи. Магадлал өндөр юм бэ тийм Энэ үү? дотор бүгд нэр нь байна гэ. Баг нэр юм уу? Байлгүй байх үү? Оо за. За тэгвэл дараагийн Өглөө босохдоо өнөөдөр бензинтэй шүү манайхаа. Та нар хожихгүй би авч явахгүй амралтын өдөр юм. Хүрүү гаригийн меншнээс одоо авах гэж шүү. 17 хүн меншн давлгаанд нэгдсэн байна. 1 2 3 и. Явлаа. Эрдэнэдава пүрвээ сонгогдох нь байна. За Эрдэнэдава пүрвээ сонгогдлоо. Нойко дээр сүрэнтэй. Ой. Сонгогдсон хүнийг хасчих. Шүү сонгогдсон хүнийг хасчих. Үгүй. За, баяр хүргэе. Тийм юм байхгүй шүү. Сонгогдсон хүнийг хасахгүй Өнгөрсөн шүү. 7 хоногийн ялагч байна тийм ээ. Тий. Тийм байна. За ялагч явахтаа яах вэ те? За баасан энэ айгуу тэр нэг телевизээр нэг тийм нэг Азийн суглаа ингээд нэг бөмбөг эргүүлээд идэг. Тэд нар чинь ингээд яг ингээд гончтой зогссон. За ингээд хэдүүлээ дараагийн суглаагаа сугалцгаая гэж ингээд яг тэгж штэ. Яг Тэр чи- хөтлөжсэн нь өрнө. Үгүй би нөө юм хөтлөө шинжил бинжлэр одоо А байгууллагууд тэгээд тэрэн дээр чинь бас тэр нэг дандаа ингээд юм суглаа Азийн суглаа та Аздан боллоо гэдэг гэлтэй. Тэр вайбаараа яваад байна л да. За яг орноо Азийн суглаа ерөөсөө биш шүү. Тэр вайб биш шүү. Тэр вайбаасаа гараар Яг би яа тэр би тэрийг ойлгоцсон. Ойлгоцсон уу? Ойлгоцсон. Ааха. За Гэтэ одоо Азийн суглаа явуулсан.
За Баасан гаригийн меншин давлгааг ах те найруулагч. Энэ меншин давлгаа баг. Реакшны reaction түүх эхний юм байна. булангаар найруулагч дуусгуур болгоцсон байгаа юм байна 16. Эхний булангаар дуусгуур болгоод ингээд 16 хүн дундаас Баасан гаригт реакшн дармаар юм байна гэж үгүй муухай. За тийм байна. 2 3 миний нэр байна уу? Байхгүй. Ашгүйдээ. Нэг хөрсөлдөг ч гэсэн байхгүй болсон байна. Гараагүй баг. Да цогс. Намаа гэтрэнас. За нако. За энэ хүн бол авах хэрэгтэй баха. За боломжтой. Энэ хүн бол авчвал бол зүгээр, машинтай шүү. Машинтай. За. За машин гүгэн хүртэл мэдчихэдэг те. Одоо дараагийнх нь Баасан гаригийн меншин давлгаа реакшн 2 бол яйгуу ойрхон байна. 15 хүн байна. 1 2 3 явлаа. Явлаа. Байхгүй шүү дээ хайцсан бэ. Харлимаа гинэ. Юу хаарлимаа вэ? Харлимаа гэж тий. Хаарлимаа гэж бичсэн байгаа мó би. Тийм байна. Гэрэлтмаа шүү. Харлимаа гэж. Гэрэлтмаа шүү энэ. Яг нөгөө утсан дээр бичингүүд дарагдчихгүй юу? Гэрэлтмаа. Тэгвэл гэрэлтмаа 2 удаа сонгогчлаа шүү дээ. Тийм үү? Тэгсэн. Тийм биш дээ. За одоо ингээд даваагаас Баасан гаригийн меншин болон зүрхэн давлгаанаас сонгогдсон хүмүүсийн нэрийг дахин алдаршуулъя. Би Шинээж, Мина, Жагабатар, Гэрэлтмаа, Бямб тогтох Жунаа, Болцайхан Боги, Бямба Бата, Ноёко Дарсүрэн, Нако, Гэрэлтмаа гэсэн хүмүүс маань 10 хүнээр шалгалсан байгаа. Одоо яг хамгийн сүүлийнх. Энэ одоо заавж байгаарай. Энэ инки юм байна. Ер нь л хойшлох тусмал боломж багасах юм байна. Сонсогч нар нэмэгдэх юм байна. Өрсөлдөөн ширүүсэх юм байна. Тэгээд улам л боломж. Хоёрын нэр ороогүй юу? Энэ 7 хоног. Ороогүй. Байхгүй. Үгүй 5 дахь өдөр нь л алга. Тэрнээс бус өдөр нь байгаа хгүй. Гэтэ миний нэр ерөөс сая яах вэ зөрсөн л дөө. Гэтэ ер нь би нэрээ олж хардаг. Финалд нь багтаж чадаагүй. Заяа бол бүр хардагчгүй. Би Миний хос сонгогдоод орж исэн. Гэтэ энэ 10 дотроос бол сонгогдоогүй. Сая бол нэлээ ойрхон зөрсөн. За одоо явуулах уу? Финал дотор бол захирал битэрийнх бол орцсон байна. Орцсон байна. Ингээд эдгээр 10 хүнээс сонгогдсон нэг хүн маань банка дүүргээ зогсохгүй амралтын өдрийг гэр бүлтэйгээ ингээд өнгөрүүлэх үүрэг даалгавар авч байгаа маа. Тэгж байгаа шүү. Бараг шийтгэл юм аа шүү. Гэтэ энэ шийтгэл биш шүү дээ. Энэ гоё шийтгэл бол намайг шийтгэж. Харин ийм шийтгэлтэй бол бараг шийтгүүлээ л ямаар байна те. За Минагийн нэр гэхдээ ямар авраг юм бэ те? Харин ер нь дандаа авраг. Арай хүнд мүнд байх үгүй юу? Нэг. Эргээд тогцохсохгүй. 2-ын 3 явлаа. Явж шүү. За. За ёстой харагдаагүй хүн баг чинь вэ? Бямб тогтох Жунаа. Баяр хүргэе танд. Та энэ 7 хоногийн бидний бэлгийн эзэн боллоо. Бидэнтэй энэ 7 хоногоос эхэлж нэгдсэнд баярлалаа гэж танд дахин хэлмээрээ. Дараа 7 хоног, тэрний дараа 7 хоног өдөр болгон бидэнтэй хамт байгаарай. Бидний зүгээс таны банкийг 100,000 төгрөгөнд дүүрэхээс гадна та гэр бүлтэйгээ цагийг бас гайхамшигтай өнгөрүүлээрэй. Гэр бүлдээ цаг гаргаарай гэд энэхүү бэлгийг танд тун удахгүй холбогдож илгээх болно. Хэрвээ та радиогоо сонсож байгаа бол 1146 104 5 1146 104 5 дугаар руу холбогдоод ороод ирээрэй. За би меншн хийх гээд үзье. Нэр нь Бямб тогтох Жунаа гэсэн байсан. за латинаар байсан тий. Тий гэсэн. За юуны магад? Тий. Одоо үзээд байж ивэл бүр сайн л үз. Тий штэ. Орж ирээд яриараа. 1146 104 5 дугаар руу залгаж орж ирээд бэлгийн эзэн болсон сэтгэл ямар вэ? Аха. Энтергээ те яри. Оо. Байна уу? Энэ муу энэ хүмүүс бах та. Мөн баха. Би тогтох Жунаа гэд би сая хайсан чинь минийх дээр гараад ирсэн. За баг тэгвэл мөндөө мөн шүү. За би юм тогтох Жунаа хэрвээ та сонсч ивэл сайхан орж ирээд нэг халаач хөө. Ай. Тэг ямар хүн байна? Харъя те. Үзье бас юу байд юм байна. Тэг гэрэлтмэн маань сонсъё. хоёр сонгогдсон байж иж. За яг зүгээр. Энэ бол нөгөө нэгдэж байгаа. Оо тийм үү? Оо би юм тогтох Жунаа юу? Манай ховд салбарын хөтлөгч Байсан хүн байх шиг байна уу? Оо за холбогдъё л дөө. Тэгээ нааша нэг залгаа тач. Одоо харин яг одоо сонсож байгаа болов? Тийм байна. Манай одоо ховд салбарт гэр бүлийн радио 104.5 маань хишгэлсээр байгаа. Гэхдээ ховд салбарт бол долгион өөр байгаа тий. Тэгж байгаа. За тэгээд тухайн салбарын маань хөтлөгч, сэтгүүлч маань байгаа юм шүү. За тийм байна ой. Өө тэгвэл нэг залгаач хөө. Йоо. Эфирийн хүний хоолойг сонсъё да. Харин Эсвэл комент дээр утсаа тавьчих биднэр залгая. Үгүй. За сонсоогүй ч магадгүй юм байна. За ямар ч сан Харин баяр тийм хүргэе. Тэгээ юу яадаг юм бэ? Энэ
яг нөгөө нэр нь финалдаа багтчихад хасагчлаа ингээ дуу гардаггүй юм. Одоо боогийн захирал бидний дуу гаргах. Би бол тассан шүү. Би бол Бид тассан. тэр хоёулаа чимээгүй болцсон. Би бол үнэхээр тассан нэрээ. Нэг жоохон захирал ерөөсө коммент байхгүй гараа явцсан. Би одоо эндээсээ босч явна гэж байхгүй юм байна. Байж байгаасаар. Өрөөндө тийгцсэн байх үү дээ. Очроогийн нүүрэнд бүр улаа бутарсан байж тээ бүр уур нүрээд ам шүү. Очроо сонгоцсон бол халууцаа тань. Би ч яг үзэж айгу Тайлж хаалт. болно шүү дээ. Тайлаач дээ. Яах юм бэ? Дараа нь энэ нэвтрүүлэг. Очроо минь тааччихсан. Дуусгаж байгаа тавь гэж юу? За Яа. Нүүр нь улаагаад дуусгаж байгаа. Йоо, ямар амар хэмээр. бата хогвэ гэдэг. ялагчтай баяр хүргэсэн баярын комментууд ч гэсэндээ үргэлжилж байна. Таач гэсэн дараа 7 хоногийн ялагч болох боломжтой, бэлгийн эзэн болох боломжтой. Бэлгийн эзэн болсноор хамгийн гол нь гэр бүлтэйгээ тухайн амралтын өдрийг чанартай цагийг заавал гаргаж өнгөрүүлээрэ. Зөвхөн яг бэлгийн эзэн болсон гэлтгүү. Гэр бүлийн радиог сонсож л байгаа бол та гэр бүлээ номер 1 гэдгийг гэр бүлтэй цаг зарцуулах нь ямар чухал вэ гэдгийг мэдсэн хүмүүс байгаа хаа гэж бодож байна. Тэдгээр хүмүүс маань амралтын өдрийг хайртай хүмүүстэйгээ хамгийн жаргалтайгаар дурсамжтайгаар өнгөрүүлэх байхаа гэж чин сэтгэлээсээ найдаж шүү. Энэ араа хүмүүс бүр жинсээ тайлдсан штэ очроо минь гэж нэ. Харин тийм ээ. Тэр сонсноо. Тэр дүүгийг сонссноо. Ер нь сонссон. Гэтэ одоо бид нэр хамтдаа амралтын өдөр тийм ээ. Гэр бүлтэйгээ цаг өнгөрөөнө гэдэг бол хүүхдүүд хэзээ ч мартдаггүй гоё юм дурсамж үүсдэг. Алаг ой мэдээч юм. Нэг коммент ирсэн байна. За. Баярын хүлээ авалтаа зоогонд нэг хүнийг радиогоо харуулж үлдээх хэрэг гараад байсан юм а. Ашгүй олчлоо баяр хүргэе очроо гинэ. Хэн бэ? Хэн битсэ тэгж? Хэн битсэ гэдэг. Шанса одоо алдахгүй тулд надад одоо хандлага арай жоохон өөрчлөх хэрэгтэй очроо. За ямар хандлага? Яаж өөрчлөх вэ? Одоо хоёлаа нэг хэрхэн яаж юмд уусч чаддгаа харуулъя л да. Өчигдөр хэлсэн шүү дээ Эрика. Очроо бол ингээд юмд айгүй амархан ингээд уусаж, шингэж, орж те байгаа газараа ингээд дасан зогсож чаддгаа айгүй тэр чадвар нь сайн гэж ярьсан шүү дээ. Тэгвэл одоо ингээд радио дээр үлдэх гээд байна шүү дээ. Үлдэхээс өмнө одоо бас ингээд дасан зогцоод өөр арга хэрэглээ л дээ. За, захирал тэгж битсэн юм уу? Тэгсэн юм байна л да. За, миний Захирал захирал алж байгаа надад харагдахгүй байна. магнаалсан. Магдах чага. Мянган захирлын нундаас би харамж таньдгаа. Тормос гэдэг. Бүр алуулах юм байна. Миний захирал давраад агараа гэж. Гэтэ манай захирал угаасаа юм гой бүлтгэр юм аа. Ингээ алаг нүдтэй шүү дээ, тий. Энэ бол одоо өвд ийдсэн дайчин ард түмэн, тий. Дайчин удмын хүн багхгүй. Морин дэл дээр, тий. Үгүй шүү дээ. А биш шүү. А биш. Ари албаны юм байна. Гараачтай нараасаа гар гэдгүй шивгүй тахчаа. Юунаас гарах гэдэг юм? Морины дийлдээ Би юун доторч байгаа гар гэдэг. бүлтгэр том алаг нүдтэй тайчтай байгаа. Шороонд нүднэр нь ороод бүр халрах юм шиг. Одоо яг боломжийг ашиглаад гэдэг шиг бидэнд баярын мэндчлэгээ ирсээр байгаа. За мэдээж бас нөгөө бэлгийн эзэн болсон эрхэм сонсогч таач гэсэн тантай бид удахгүй холбогдно. Танд ч гэсэндээ дахин баяр хүргэе. Мэдээж ховдод байгаа учраас бид нар эндээс дансаар шилжүүлье те. Тгий. Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Дараа 7 хоногт ч гэсэндээ бид нар маш сонирхолтой гоё танд зориулсан, таны гэр бүл зориулсан, таны хайртай хүмүүст зориулсан билег бэлдэх болно. Тэгээд өнөөдрийн энэ гоё хувцалт нь хэрэггүй болж байгааг очроод дахин дуулахад таатай байна. Таагүй байна. Их таагүй байна. Өө тий таагүй байна. Яана таагүй штэ. Зүгээр. Би ч нөө өглөө яарад шогрийнхаа хувцас өмсөө үргэлжлээ. Өмнөх өдрүүдэд нь болохоор хичээгээд ирсэн байж тээ. Өмнөх өдрүүд нь хичээгээд ирсэн. Өнөөдөр болохоор зүгээр яарал гараад ирсэн байх тийм үү? Яна очроо тойрхоо зурулсан гинэ. Одоо ингээд очроог аврах хөдөлгөөн болж буцаад ингээ өөрчлөгдөхгүй дээ манай Тийм ээ, намайг авраарай. Уйлах хүүхдээ юу яана гэдэг үлээ тэр л болох гээд шүү очроогоо гинэ. Тийм бага өчтөрж байгаа цагтаа. Би бүр өчтөр байц сууж чадахгүй байгаад байсан. Йоо. За ашгүй мэн би ганцаараа ядаж энэ хүн биш боллоо тий. Боломжийг ашиглаад гэдэг шиг одоо бид хоёрт боломж өгье заяа. Бидэнд радиогийн баярын мэндчлэгээ ирсээр л байгаа штэ тий. Тэгж байгаа. Тэгэхээр бид За яваач тэ би зүгээр шин сэтгэлээ сонсож шин. Тэгэхээр бид одоо боломжийг ашиглаад гэдэг шиг очроо бас мэндчлэгээ төвшүүлэх боломжийг нь олгож байна. Тэгээд хинт зариулж мэндчлэгээ төвшүүлэх юу яриад байгаа юм.
Хинд мэдлэгээ төвшүүлээ. Радиогийн 25 жил болоод байна шүү дээ. Хин мэдчилгээ төвшүүлэх юм. За тэгээд 25 жилийн турш гэр бүлийн сайхан уур амьсгалыг дэмжиж гой энэ контентуудыг хийсэн те гэр бүлийн радио FM 104.5 84.5 долгион дээр ажилладаг нийт эрхэм үзэсгэлэнтэй дандаа энэ ч дандаа үзэсгэлэнтэй царайлаг хүмүүс ажилладаг юм байлээ. Одоо бид 3 бол яг энэ дүрсэн дээр хамгийн царай муутай 3 шүү. Яг үндэ арын албанд бол дандаа царайлаг юм банди бо царай мараатай янз янзын хүмүүс байгаа. За энэ ажиллаж байгаа хичээнгүй ажиллаж Өнөө баярын минь төргийа тэгээд та бүхнийхээ дунд нэгэн гэр бүл болж орсондоо баяртай байна. Тэгээд цаашдаа хичээх болно. Бас энэ гоё сонсогчтойгоо хамт байгаадаа баяртай. Яана очроо цаашаа одоо үлдэх болоо да би яг жоох эргэлзээл. Үлднэ би итгэлтэй байна. Итгэлтэй байна. Өөрийгөө одоо нэг хэдхэн 3 өгүүлбэрт багтаагаад ингээд одоо жишээлх юм бол цаашлаад ингээд дарагтаа өөрийгөө таниулах гэдэг шүү дээ. 3 өгүүлбэрт багтаагаад өөрийгөө нэг танилцуулаач. Хүлээж байгаа. Яагаад баавартай хэлцүүлэх. За мэдээж даруухан байна. Хичээн. Одоо хичээ зүтгэнэ гэсэн үг шүү дээ. Суралцсна гэсэн үг. Тэгээд 3 дахь нь болонгууд өгүүлбэр гэдэг ах чинь. Энэ 3 өгүүлбэрт наа чин үг шүү дээ. Үг юм уу? 3 өгүүлбэр гэдэг. 3 өгүүлбэр гэхээр үг хэлээд ах юм. Энэ 3 чи өгүүлбэр гэдэг ах юм. Нэг чамайг дэмжиж байгаа хүмүүс энэ дотор амар коммент хийж байгаа хүн байгаа учраас чамайг ингээд захирлаа гэд хэлээч гинэ. За захирлаа. Та бол энэ байгууллагын хамгийн царайлаг шүү. Үгүй одоо жишээлбэл би хэлээд нь шүү дээ. Захиралтай хандаад өөрийгөө илэрхийлэх 3 өгүүлбэр хэлээд гэчээ. Өөрийгөө илэрхийлэх үү? Тийм. За захирлаа. Би энэ байгууллагын хамгийн царай муутай наа. Таны гүцгүй. Наач их хамгийн бэст байлаа. Та бол хизээч хідэн настай болсон ч надаас үргэлж илүү байх болно тий. За угаасаа бүтгэхгүй мэн. За бүтгэхгүй. Очрог бол угаасаа дээшээгээ шидий гоё штэ саях. Амьдралыг нь жоохон чанаржуулъя, дээшлүүлье гэж их үзлээ. Тэгээд үнэхээр явахгүй хүн байна. Тэгээд цаадах чинь царай ярих дуртай шүү. Тийм. Дуртай. Үгүй дуртай. Нас ярихаар бол дургүй байдаг шүү. Тэрийг бол өөрийгөө баг манай үе гэддэг байхгүй юу? Одоо зинжи үе гэдэг байхгүй юу? Жинзи интер гэдэг байх гээд байгаа. Бид нар чинь бүүмэр шүү дээ. Үг шүү. Бэби бүүмэр шүү дээ бүр. Хоёр тийм юм уу? Бүүмэр шүү дээ. Цаадах чинь бол бүүмэр. Араагүй хаа. За одоо тэгвэл Эрка руу шилжүүлье. Эрка очраг аварч болно. Эсвэл өөрийнхөө өмнөөс бас мэдчлээ дэвшүүлж болно те. Би ер нь ингээд боломжит эрхүүдийг та хоёрт ингээ баг-багаар өгсөөр л байгаа шүү. Төрсөн өдрийн мэндчлэгээ өргөхөө. Төрсөн өдрийн мэндчлэгээ өргөж болно те. Нэг хүн төрчих юм уу? Мэдгүй. Тийм үү? За. Зүгээр гараа. Йоо хэнийг захирал ингэж хэлж байгаа юм бэ? Би харин зүгээр юм. Би бүр урам авчлаа тийм. Эркэг сонсож байгаа. Чам туслаа. За манайхан комеди хийчээрээ Эркэг дөшмөшгөө сайхан бичээ. Тэгтэл яг ой Эрка яа. Нэг юу л бодогдоод байл та нэг ахта зэрүүлсэн дуу нэг маань хийдэг штэ. Тэрэн дээр зүгээр гараа ахаа гэдэг тийм үг байсан. Ах шиг ахаагаарай тэгээд гомдож одог шүү энэ гэж үгээ те. Зах юула ах дээлтэй зах дээр ингээ 25 жилийн түүх бүтгэхэд хараа их олон хүний хүс хөдөлмөр орсон юм байл л те. Тийм болохоор би бас ингэмээр үе үеийн гэр бүлийн радиогийн одоо арын алба, урдын алба, дундын алба бүгдийг нь харчижсэн бүх хүмүүс одоо яг ингээд зориулсан бүхэн чинь үр дүнгүй байгаагүй шүү те. Одоо дор ажил намааг хар те. Би бол одоо бас зарим нэгнийх нь бас оролцсон хөлбөр нь бий байна те. Одоо таны одоо бүтээсэн хин нэгэн одоо ийм зэрэгтэй ингээл хөтлөө сууж яах гэж хинч төсөөлөөгүй байх те. Тэгэхээр тэр хүмүүс бүгдэнд нь ингээд яг одоогор одоо ажиллаж байгаа хүмүүс бол бид нар бас жоохон цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй байна л да. Өмнө чинь энэ ч баг 30-аад хүн ингээ орж гараад ингээ чи байж идэг байсан байл шүү дээ. Бүр 50 байсан. Тийм байлээ. Тэгэхээр тэр бүх хүмүүст одоо ингээ те энэ бол таны төрс өдөр шүү. Тэ гэр бүлийн радиогийн хаалгаар та ажилтан болж орсон бол нэг өдөр ч ажилласан хамаагүй. За тэгэл хэлчих. Тэ нэг өдөр ажилласан ч хамаагүй те. Миний дүү таны
Миний дүү таны гэдэг гинэ. Та бүгдийн одоо төрсөн өдөр юм шүү өнөөдөр. Тэгэхээр дор бүрнээ ингээд зөх хэмжээгээр нэг тийм боломжиндоо тааруулаад тэмдэглэхгүй те төрсөн өдрөө. Тий. За ингээд. Яана. Боломжиндоо тааруулаад гинэ. Яана. Ямар хүмүүстэй намайг Замааныхаа эркэрүү комент бичээрэй. Би ганцаараа биш юм аа. Боломжиндоо тааруулаад. үнэхээр хэцүү хүмүүс юм аа нэрэ. Ягаад тэгээ илчүү би тэгтээ боломжиндоо тааруулаад. Улаанбаатарын өглөө шоунд нөхрүүлэг маань сонсогч танд хүрч байна. Бид бэлэг булангаа амжилттай явуулаад өндөрлсөн. Бэлэг булангийн эзэн болсон. Бям тогтоогч Жуна танд дахин баяр хүргье. Та бидэнтэй холбогдоод баярын бэлгээ аваарай. Баярын бэлгээг нөө шууд баярын бэлэг болгоцсон. Энэ баярын бэлэг шүү. Бэлгээ аваарай. Тэгээд амралтын өдрийг хайртай хүмүүстэйгээ хамгийн халуун дулаан жаргалтайгаар өнгөрүүлээрэй. Бэлэг авч чадаагүй ч гэсэндээ та банкад үргэж жагаад бусад сонсогчд маань банкад үргэж жагаад хайртай хүмүүсээ энэ амралтын өдөр аваад хаашаа чамаагүй зугаалаарай. Энэ амралтын өдөр харцангуй гайгүй өнгөрсөн 7 хоногт бол салхитай байсан бол ховдод ямар байхыг бид нар мэдэхгүй. Тийм өнгөрсөн 7 хоногт салхитай байсан бол энэ 7 хоног харцангуй гайгүй өдрүүд өрнөж байгаа шүү өнгөрч байгаа шүү. Тийм учраас найзуудаа гэрийнхнээ аваад ойрхон ч хамаагүй салхинд гараарай. Одоо эн чинь нөгөө хавар болж байгаа, ядаргаа болж байгаа. Тэгээд ядарч байгаа хүүхэд том хүн гэлтгүй ядарч байгаа учраас та бүхэн амралтын өдрийг л аль болох өөртөө гэр бүлдээ зориулж ингэж цаг гаргаарай гэж бүр дахин бүр ялагч болоогүй байсан ч гэсэндээ хэлмээр санагдаад байна. Тэгээд дээрэс нь би энэ жил юу яах гэж байгаа? Марафонд гүөх гэж байгаа гэр бүлээрээ. За болж үз заяа минь. Гэр бүлийн марафон гэж байгаа байхгүй юу? Чи битээр одоо шүрмсээр тастаж өгөх юм эсвэл бахардаад өгөх нь. Шүрмэс татгаар хэмжээний бишээ гэр бүлийг гэхээр ойрхон зайд гүйдэг байхгүй юу? Ойрхон зайд гүйд юм аа. Ойрхон зайд татсан. За чи хараад чи ширээний тести тести бомбог 3 цагаад ингээд заяа ширээний тести ширээний энэ булгаас энэ бол руу 47 удаа алхаж байгаа шээ. Энэ айгу худлаа энийгээ дах юм уу? жинкнээс энийг санагдаад. Харин хүчлээ тагаа зүтэй бүр. Заяа очроо бас мэдэхгүй байх л та бас яг анзаараагүй цаамаа гин. Йоо. За ингэ гэдэг аахгүй. Энтлийн өнцгөөс ингээ бөмбөг аав штэ. Нөгөөдөр нь бөмбөг явахад заяа энэ рүү ингээ гүүж байгаа аахгүй. Хаар дараа бүр ингээ өснө хоошоо ингээ хийсэн гүүж байгаа аахгүй. Тэгэж гүүж ширээний нэг булангаас нөгөө булан руу ингэж гүүдэг хүн гэр бүлийн марафонд ч хэцүү дээ. Үгүй гэр бүлийн марафонд гүөх гэж байгаа. Хүүхдүүдээ аваад Хүүхдүүдээ чи барьж явахд хэцүү шүү ингээ. Үгүй өөрсдийг нь гүйдэг штеп. Тийм ээ. За ойлголоо. Хүүхдүүдээ гэсэн. За манай Чи яг хаанх нь ингээ мэдэгдэл. Ямар көрк. найрагч энэ хоёрын микрофоныг дүрстэй хамтсууд авах уу яасан хэцүү юм бэ? Яас хүүхдүүдээ. Зөвхөн Эркагийн аваарай гэмээр. Марафонд гүөх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө марафон Улаанбаатар марафон 2026 хаалтна одоо нөгөө бүртгэлнэ гэсэн үг 17 цаг хүртэл өнөөдөр бүртгэл хааж байгаа. Хэрвээ та ингээ гэр бүлээрээ гүөх гэж байгаа найз нөхдөөрөө хамт олноороо ингээд гүөх гэж байгаа бол гүйлтэнд оролцох гэж байгаа бол бас нэг өдөр цагийг сонирхолтойгоор өнгөрүүлэхийг хүсэх юм бол нэрээ 17 цаг хүртэл бүртгэл нь яваад хаагдах юм байлээ шүү гэж. Сонирхолтой гэхээс илүүтэйгээр ер нь амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ ямар нэг юм бүтээж өнгөрүүлж штэ. Одоо гоо нэгч өөр бас бүтээх байхгүй. Би чи өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр нөө шувууны үүр хамтдаа хийгээд тэгээд яг модонд аваач ингээ өлгөж байгаа байхгүй. Мэд модонд өлөхгүй хаана өлөх вэ? Усанд шууд хүүлээ. Тэр нэг энэ мэдчлэн ингээд яг хамтдаа нэг юм бүтээгээд энэ дурсамж өөрөө айгүй хүүхдийн юунд үлддэг юм билээ ер нь бол. Тийм штэ. Ой тоонд нь маш сайн үлдэнэ. За энэ комментуудыг гяс хүргээд комментуудын хувьд тэгэхээр яана заяа минь ээ ямар хүмүүстэй хөтлөөд байгаа юм бэ? Удахгүй галзуур байхаа гэсэн комментууд байна. Харин тийм ээ ер нь бол тийм байна. За 5 хүүхэдтэй 30-тай аав сая хидтэй болчвоо. Мань хидтэй очроо 30-тай гэд маргалдаад байсан хүн сонссон л байх таа гэж байна. 30-тай гэд очроо 30-тайг маргалдлоо. За ингэж хэлье. Одоо энэ хүн жишээлбэл 30-тай гэж та нартай маргалдаад байгаа юм байна тийм үү? Би юу? Тэгэж маргалдсан юм байна штэ. За тэгэнгүүт сая өөрийгөө бол нэг бүүмэр гэлээ. Бүүмэр ч юм бол одоо хэдэн оноос хойш юм? 70 би зөв бүүмэр гэдэг юм юудэнтэй самз өмсдөг гэж хэлсэн. Тийм үү. Тэгсэн хэрнээ энэ хүний үнэн нас нь бас шал өөр шүү гэдгийг та бүхэндээ аль биесээр энд хэлье. За ингээд цаашлаад 25 жилийн баярын мэнд хүргэе 104.5-ийн хаан гэсэн байна. Тэгээ дээрээс нь сув ундрах худлаа хүчилж инээхээр доошо юм гардын шүү Эрка гэсэн. Доошоо юу? Тий. Оо би надад ч уншсан шүү. Амраач юм гэрэг. Та нартай ойн
баярын мэнд 5 сарын 1-нд тул олон улсын хөдөлмөрчдийн баярын мэнд өглөө эртээ сонор мэлаадаг та нартай баярлаа гэд Балчны энэ заяа мандалсан байна. Баярлалаа. Бүх хөдөлмөрчдийн баярын мэнд хүргье. Бид ч гэсэндээ хөдөлмөрлж байгаа хүмүүс шүү. За төрсөн өдрийн баярын мэнд хүргэе гэр бүлийн радио. Заяа цаашдаа яана хэзүүхэн хоёр нөхөртэй хамт ажиллахандаа гэн. Тэгхэн баларсан. Баярлалаа. Оо энийг яаж яхад вэ? Ойлгож байгаа сэтгэлтэнд хангалттай. Хамаа ч манай эхнэр байна. Би тэгээ биччихээрэй гэж хэлсэн юм. За яга нэг оромшуулъя айн баяртай. Үнэхээр намайг чин сэтгэлтэй намайг ойлгож байгаа та бүхний сэтгэл байхад л би нэрээ өсөж өндийгээл явчин доо. За ингээд би ч гэсэн. Тийм ээ би хэд комент өндöглээд авсан. Би ч гэсэн өсөж өндийгээл явчлаа. Баярлалаа найзуудаа. Баярын минь сайхан баярлаарай. Амжилт гэсэн байна. Баярлалаа. Нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө өчигдөр том өрөөн дээр нэг шүлэг уншаад байсан байхгүй юу? За тэгсэн. Одоо жишээлбэл манай Эрка яг ингээд гэр бүлийн радиод зориулсан ийм дөрвөн мөртөг зохиосон. Дөрвөн мөр зохиосон шүү. Тэр дөрвөн мөртөгийг нь би сонсчмаар санагдаад байна Эрка. Гаргаж ирээд нэг сайхан дөрвөн мөртөө радиогийнхаа хамт олондоо зориулаад баярын мэндчлэгээ хүргээд нэг сонсгоод өгөөч. За би тэр шүлгээ гяс олоод За тэг баярын шүлгээ олж байгаарай. 2 цагийн дараа гэсэн чи хайгаад. 2 цагийн дараа. За шүлгээ хайж байгаа шүү гэдэг. Баярын шүлэг дөрвөн мөрт Эркагаас дөрвөн мөрт шүлэг гарсан гээл. Гарсан. Та нар зүгээр мэдгүй. Шүлэг маань бүр гэр бүлийн радиогийн хамт олонд гэж зориулаад ингээ гарсан гээл бод. Тий би дандаа иш үсгээр гэлсэн шүлэг бичсэн байгаа. Тэгсэн. Тэгээ миний иш үсгээр гэлсэн шүлэг маань ийм байна. За хамтдаа сонсцгоё. Энэ бол баярын мэндчлэгээ. Түрүүний баярын мэндчлэгээнүүд бол биш шүү. Биш энэ бол яг энэ бол бас ийм энэ ерөөсөө би суугаад 2 секундын дотор бичсэн гэдэг байгаа шүү дээ. 2 секунд. Бодоогүй зүгээр бичгээд л хугацаа зарцуулсан. 2 секундын дотор үзгээ барьж авчирсан. За сонсъё. Шууд эфирээ тэртээд нээж байжээ. Шимтээ яриагаа тэртээд эхлүүлж байжээ. Шаагалзсан олон сонсогчтой болжээ та хэдмэн. Энэ та хэдмэн гэсэн байгаа. Нэг хүний. Харин хүнийх үү юм бэ те? Шаагалзсан олон сонсогчтой болжээ бид хэд. Жинхэнэ нэвтрүүлгүй шинэхэн нэвтрүүлгүүдээч төрүүлсээр л байна. Хош эхнээс нь уншаа наач яг явсангүйсээ. Төрмөр төстэй. Компьютер та хэдмэн гэсэн байх юм. Ямар муухай хүний юм бэ? Шүлгээ уншиж байгаа дундуур нь засвар аруулаад ямар хэцүү. За яг жинхнээс нь дахиад уншъя. Заснаар нь уншъя заяа. За. Энэ ари дээр аяа байна. Шууд эфирээ тэртээд нээж байжээ. Шимтээ яриагаач тэртээд эхлүүлж байсан байна. Шаагалзсан олдон сонсогч нартай ч болж. Шинэхэн нэвтрүүлгүүдээ цаг алдалгүй төрүүлсээр л байна да. Үргэлжлүүлээд явдаа. Ээж минь та. Энэ хорвоод намайг мэдлүүлжээ. Гэр бүлийн радиод оруулна гэж намайг хилэмгий доломгоо болгожээ. Хилнээсээ болж их л адлуулдаг байлаа да Эрка. Өнөөдөр харин мөнгө хийж ин да. За гурлаа ингэчээ тэхөө. Гурлаа яхаа нэвтрүүлгийнхаа төгсгөлд яг энэ гэр бүлийн радиохоо одоо 25 жилийн ойн баярт зориулаад зөв нэг голдоо нэг үсэг аваа шууд надаас эхлээл шууд нэг мөрөөр шууд ингээл таслахгүй. Одоо явахаас өөр арга байхгүй. За одоо явахаас өөр арга. За одоо явахаас өөр арга. Үсгээл явчихаа. Түүнээс нь өмнө газ комментуудаа хүргэжээ заяа. Баярлаа найзуудтай баярын мэнд хүргье гэсэн байгаа. Яг одоо энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст баярын мэнд хүргье. Өчигдөр нэрээ олон улсын шүлэг зохиодог өдөр байсан гинэ. Тийм учраас бид нар шүлэг зохиодсон биш үү? Тийм үү. Тийм байна. 25 жилийн баярын мэнд хүргье. Өглөөний мэндэ үлгэр ярьж байгаа штэ. Энэ тэгээд шүлэг үү гэсэн. Наадах чи би уншия гэж хэлээд тах чи. За. Энэ тэгээд шүлгөө. Ой. Үлгэрөө шүлгөө. Иш үсгээр хэлсэн 2 минутын дотор. Минут биш. Үлгэрөө шүлгүү аимшиг яриа юу гэнэ. Харин тийм. Нараа би харин тайлбар өгж штэ. Иш үсгээр хэлсэн. Очроогоос ерөөс ийм даалгавар ирж байгаа. Иш үсгээр хэлсэн радиод зориулсан гэж байгаа тий. Би тэгвэл би яг 30 секундын гэж байгаа. 30 секундын шүлэг гэж байгаа шүү. Миний шүлэг яг одоо байхгүй л би нөгөө цаасан дээр бичсэн учраас. Гэхдээ миний шүлэг ийм байсан байхгүй. Яа үсгээр эхэлсэн байсан тий. Яадын гэсэн байсан. Явлаг иддэг ахтай. Янзын гоё ихчтэй. Яасан ч яах уу? Юу лээ? Яасан ч яах ахтай. Яавалч яах сонсогчтой. Энэ бол миний, таны, бидний гэр бүлийн радио 104.5. Энэ бол шүлэг үү? Тийм шүлэг. Энэ бол дөрвөн мөрт.
Тийм ээ. За. Хипхоп дуу шиг. Тий. Тийм шүү. За одоо тэгвэл явъя. За яг хоо. Явъя. За шууд манай сонсогчдод гоё үсэг өгөөрэй. Бид ингээ ээслээ шууд имперсацаараа Шууд шууд ингээ явах. Аагаар эхлэе заяа. Аагаар. За шууд аагаар эхлээд Манай сонсогчд маань ингээ үсэг өгөөрэй. Бид ингээ яг ингээ имперсацаараа явах юм. За агаар эхлэе. тийм ээ. Миний нэг гоё тийм ээ гэж орж идэг л юм те. За аа үсгээр бичихгүй. Цаа гард юм өндөр бичихгүй. Шууд ингээ үргэлжлээд явах юм. шууд За. үргэлжлэн шүү. Эхнийх А үсэг, дараагийнх Б үсэг, дараагийн за зүгээр А үсгээр Аагаар л явах. хэн таслахгүй явах нь үзээ заяа. За, За ингээд чад заяагаас юм бол. эхэллээ ингээ шууд нар зөв тойрё Монгол хүмүүс байна да. Ганц эмэгтэйг бас гомдоогоод явах эмэгтэйгээс эхэлж. Юу нэг тухай гэлээ. Радиогийн юу ч юу ч болно. Нэг л мөр. Аагаар эхлэе те. Нэг мөр. Нэг мөр гэсэн тий. Нэг мөрөөр шүлэг шиг явъя те. За эхлээд тийм ээ комент өргөтгий. 2002 онд анх хөдөөнөөс хөлөөрөө орж ирж ээж тэр цагаас хойш танаа радиог алдан хоног Алдан онон одоо сонсч ирсэн юм шиг байна те. тийм юм шиг энэ тий ирсэн байна. Цаг хугацаа хурдан ямаа ойн баярын минь танайх хамт олонд сайхан баярлаарэ гэсэн байна. Зөөлний тэмдгээр эхлэе очроо гинэ. За шууд А үсгээр эхлэе дуслаа. Гэс нэг 6 мөрт явчих. За явлаа эхэллээ. Юу ч үж болно штэ. Инээдтэй байсан ч болно. Эхэлнэ тий. Аяа бидний 18 нас. 18 биш ээ. Заяа 25. Үгүй ээ би Гэхдээ харин дээ миний хоёр дахь мөрөн тэр. Юу гэсэн үг вэ? 18 биш ээ 25 заяа минь. Айда эркам үнэ хэллээ. Яач би ойлголоо 25 юм байна. За ингээд радиодо 25 жилийн ойн баярын минь төргийгээд бүр зөв өгүүлбэр болгоноос. амар гоё шүлэг зохиодог. Хоёр юм аа хоёр юм. Ааха бид хоёр мэднэ. Ингээд дуусах уу да ураа үгээ хэлцгээе. Аха. Тэр бүлийн радио 104.5-тай хамтдаа байгаа. Бидэнтэй хамтдаа байсан. Цаашдаа хамтдаа байсаар байх эрхэм сонсогч танд маш их баярлалаа. Бидэнтэй хамт 25 жилийн түүхийг бүтээлсэн Түүхийг бүтээлсэн. 25 жил 50 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэх эрхэм сонсогч танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цааш яваа штэ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд жаргаж байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Мэдээж дэлхийн өнцөг булан бүр Монгол улсын өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Бүгдээрээ хамтдаа урайгаа эхлэе. Өнөөдрийг Өчигдрөөс илүү сайхан болъё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг 25 жилийг бүлцээлтсэн. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио